тэрэн дээр болохоор хүнээс гарч байгаа тэр сэтгэл зүгээр хооллоод буюу сэтгэлээс гарч байгаа тэр ууршилтаар биенээс гарч байгаа энэ халуундуулаа энерги болон тэр сөрөг ирч янз бүрийн энергиэр хоолж байгаа. Тэгвэл дэв яадаг гэхээр илүү тэр биологийн тэр бүтээгдэхүүн буюу тэр цуснаас гарч байгаа тэр молекул тэр илүү их нарийн зүйлээр хоолдог. Энэгээр ялгаатай. Тэгэхээр хоололт нь өөр учраас нэр нь өөр болчихж байгаа. Тэгэхээр бас тэр өөрөө дэв гэдэг нь тэрнтэй ерөөхдөө төстэй төрлөө олоогүй сүнс. Төрлөө олоогүй учраас ихэнхдээ энэ сүнс нь ямар сүнс гэдэг вэ гэхээр айгүй ингийн өөрөө өмнө хүн байх төрөлтөө буюу хүн энгийн нэгэн хүн архинд ороод архинаас архи уужгаад бүр архинд ороод тэгээд ямар нэгэн байдлаар архины нөлөөгөөр нас барах архиндаа бүр донтолт үүсээд архинд донтсон хүн нас барах үед сүнс нь архины дэв болчихдог. Сайн бацхан уу сонсогчдоо Хөгтөнгөр радио хөтөж подкастын ээлжид дугаар эхэлж байна. За хөтөж подкаст сүүлийн 3 дугаараа нэг зочинтой ярилцаж хийж байна. Аялагч бясалгалын багш Мижид Самдантай ярилцгаар дахин урьсан. Сайн байна уу? Өдрийн мэнд төргий. Сайн байна уу? Өдрийн мэнд төргий. За баярлалаа. Өмнөх дугаарууд их сонирхолтой байсан. Сонсогчдын саналаар хүсэлтээр дугаарууд ингээд үргэлжлээд орж байна. Өмнөх дугаар дээрээ бидний ярилцсан сэдв бол төрөл авалт гэж юу болох, хараалын нууц ер нь хараал гэж юм байдаг юм уу хийж байгаа хийлгэж байгаа хоёр ямар үйл үүртэй байдаг тухай завс үйл өөрийн тухай ойлголтыг наривчилж ярьсан бол энэ өдрийн сэдв сонирхолтой бас яг одоо миний ярилцах гэж байгаа миний хувьд жоохон төгшүүртэй хэрэгэлзээтэй ийм сэдвээр ярилцах гэж байгаа. Тэгээ сонсогч та анх удаа сонсож байгаа бол өмнөх 2 дугаарыг Хөгтөнгөр радиогийн хөтөж подкастын листнээс нөхөд хүлээ авч сонсох бас боломжтой шүү. За энэ өдрийн сэдв дэв гэх ойлголтын талаар. Дэв гэдгсэн чинь бузар гэж бас хажуугаар нь орж ирээд байдаг. Дэвтцсэн юм уу, бузартцсан юм уу гэдэг. Энэ нь яг нэг ойлголт юм уу? Бас лус савдгийн тухай ойлголт байна. Лус миний бодлоор лус гэдэг нь ус. Савдаг гэдэг нь одоо уул усны эзэн хуурай газар ч юм болов гэсэн бодол төрөөд байдаг. Тэгээ бас гэр бүл голомтын хэрүүл энэ талаар бас дэлгэрүүлж яриа гэж бодож байна. Одоо миний л бас л ойлголтоор тийм ээ орой харанхуй улсын хойно гэртээ чухал асуудлаа ярьж болдоггүй гэд одоо хаанаас чинь сонссон юм уу уншсан юм уу энэ тэгээд үнэхээр манай гэр бүл болоод манай ажил амьдралд ямраар нөлөөлдөг юм бол гэсэн бодол миний дотор яваад байсан. Тэгээ өнөөдөр хариулт авах боломж олдлоо гэж бодож байна. За дэв гэдэг ойлголт ер нь юу вэ? За дэвний тухайд бол ийм байдаг. Тухайн тэр зүйл маань өөрөө байнга дахиад хооллох хэрэгцээ үүсдэг. Юу гэхээр бусдын зовлонгоор бусдын тэр энергиэр хоолдог. Тэгэхээр энд онцгой нэг шин чанар байгаа нь зөвхөн тэр арх уух үед гарч ирээд байгаа зүйлсүүд бас байна. Арх ямар нөлөөтэй вэ гэхээр тухайн хүний өөртөө ингээд ийм итгэлийг нэмэгдүүлдэг. Энэ сайн талаар биш, муу талаар. Яагаад гэхээр тухайн хүн ярьж болохгүй нууцаа хүнд ярьж эхэлдэг арх уус үед. За яг би чамд л гээд хэлчихье гэж ярьцдаг. Тэгээд яадаг вэ гэхээр хүмүүс энэ арх уух үед хүний тархины урд хэсэгт байдаг тэр анхаарал, болгоомжлыг хариуцж байгаа тэр хэсэг нь арх дарангуулждаг. Дарангуулах үед хүн өөрийн тэр хамгаалах төгшүүрээс тэр болгоомжлох байдлаа орхичдаг. Буюу байгаа орчин аюултай орчин гэж хүлээж авах болчдөг. Аюултай орчин гэж хүлээж аваагүй учраас хүн өөртөө байгаа тэр хамгийн нууц зүйлсүүдэд гадагшуулж эхэлдэг. Энэ нь бусдыг уурлуулах, бусдыг гомдоох зүйлсүүд ч байж болно. Тэр зүйлээ бусдад хамаагүй чөлөөтэй ярьж эхэлдэг. Энэ үед тэр хоёр хүний дунд ийм бие биенийхээ ийм уур хилэн тэр стресс бухимдлаа ингээд гаргаж байгаа энэ үе дээр нь дэв гэдэг зүйл орж ирэхээр яадаг вэ? Хооронд нь бүр илүү их өшөө их тэр уур хилэнгийг гаргаж өшөө их зодтолдуулж цус нүж тэр хэрүүл тэмцэл гаргахыг хүсдэг. Яагаад тэгэхээр эндээс тэр дэв хоолоо олж иддэг. Энэ хүний гаргаж байгаа тэр асар их эрчим хүч, асар их уур хилэн дээрээс нь тэр цус нүж тэр цусны үнэр тэр нь тэр дэвийг хоолждаг. Дэв бол жишээ нь хүнээс гарч байгаа цусаар бас их хоолдог. Зорилго нь бол ерөөсөө муудалцуулах тэр байтугай нөгөө цус нүчтөнд хутгах улам л нэг тийм муу юм руу илүү төлөв хандуулах зорилготой юм байна шүү дээ. Тийм. Яагаад гэвэл тухайн тэр хүнээс гарч байгаа тэр хүний энергиэр хоолох гэдэг. Гэхдээ ямар энерги сайхан юм биш. Дандаа сөрөг муу. Тэр дотор дахиад махан биенийхэн гадагшилж байгаа тэр ууршиж байгаа тэр молекул. Ямар молекул гэхээр цусны молекул. Агаар тархсан.
тэр цусны үнэр. Энэ нь тухайн тэр дивийг маш сайн хоолждаг. Тэр өөрөө тэр див тэр өөрт мөр маш ангилгын тансаг гой үнэртэй байдаг. Тухайн тэр хүний цус нүж. Тэр үнэрээр л хоолох гэж тэр хүмүүсийг хооронд нь зодтолдуулж, хэрэлдүүлж, муудалцуулж байдаг. Тэгээд хоёр хүн тэгвэл яаж муудалцдаг вэ? Яг нөгөө нэг хүмүүс ярьж байна. Миний нөгөө зүүн чихэн дээр байгаа чөтгөр ингэ шивнээд байна гэдэг. Тэгэхээр тэр хүний бодол санаанд нөлөөлөх чадвартай байдаг. Арх ус үед хүн өөрийнхөө тэр анхаарал, болгоомжлох, сэтгэл зүгээ алдчихдаг. Энэ үед нь тухайн тэр нөгөө өмнөх дугаар дээр хоёул ярьжсэн хүн уурлах, стресстэх үедээ, айц төгшөрт үед хүний гэрлэн бүрхүүл аваад энэ нүх гардаг. Энэ нүхөр ч ороод ирж байгаа. Арх ус үед энэ баг хамгаалтын бүрхүүл чинь нэлээд сулраад байхгүй болчих. Тэгэхээр энэ сулгарсан үед тухайн хүнд тэр дэвийн өөрийнхөө бодол, санаа, тэр хүсэж байгаа зүйлээ хийх маш амархан болчихж байгаа. Ингээд тухайн хоёр хүнийг хооронд зодтолдуулж, хэрэлдүүлж, модалцуулдаг. Эргээд нөгөө уусан хүн юу гэж боддог гэхээр дараа нь хин нэг хүний гэмтээгээд бэртээчээд зодчоод нүчээд дандаа арх руу буургаж идэх. Архинаас болсон гэдэг. Энэ бол яг тухайн хүнд мэдрэгж байгаа мэдрэмж нь. Гэвч арх зүгээр түүний нэг юм хамгаалтыг сулруулах хэрэгсэл байсан. Жинхэнэ тэр нөлөөний бас тэр сөрөг муу тэр дэвээс болж байгаа. Тэгэхээр энд хүн эцээст хариуцлах нь хүн өөрөө хүлээхээс дэв хариуцлага хүлээх шүү дээ. Тэр ямар нэг хэрэг төгд шоронд орлоо гэхэд дэв орохгүй шүү дээ. Тухайн хэргийг хийсэн хүн орно. Тэгэхээр эргээд биднэрт ямар ч тэр бусдад руу буруугаж их боломж байхгүй шүү дээ. Тэгээ дэв рүү буруу, дэвээс болсон гэх юм тий. Тэгэхээр хүн өөрийнхөө анхаарал тэр болгоомжлыг архинаас олж алддаг. Энэ үед чинь л тэр юм чинь хүн рүү ойртох, хүнээр юмаа хийх боломж үүсдэг. Гол зорилго нь тэр цус нүчээр хооллох. Тийм ээ. Тэгвэл өмнөх дугаарууд дээр хоёлаа төөрсөн сүнсний тухай тэгэд бас тэрэнгийн тухай ярилцсан шүү дээ. Тэрэн гэдэг чи одоо явж чадаагүй байгаад ингээ гацчаад ингээ байж байна. Тэгсэн чинь дэв чин одоо бас ингээд гаццсан явж чадаагүй байгаа сүнс юм уу? Эсвэл муу газар ингээд угаасаа л байж идэг юм уу? Байхгүй болгож болдго юм уу? Дэвийг юу юм бэ? Тэрэнгээс ялгаатай див гэдэг үг хэлээд байгаа шүү дээ. Нэр нь өөр байхаар юу гэхээр хоолт нь өөр гэсэн үг. Хооллох арга зарчим нь өөр. Дөрөв тэрэн дээр болохоор хүнээс гарч байгаа тэр сэтгэл зүгээр хооллоод. Буюу сэтгэлээс гарч байгаа тэр ууршилтаар биенээс гарч байгаа энэ халуундуулаа энерги болон тэр сөрөг ирч янз бүрийн энергиэр хоолж байгаа. Тэгвэл дэв яадаг гэхээр илүү тэр биологийн тэр бүтээгдэхүүн буюу тэр цуснаас гарч байгаа тэр молекул тэр илүү их нарийн зүйлээр хоолдог. Энэгээр ялгаатай. Тэгэхээр хооллолт нь өөр учраас нэр нь өөр болчихж байгаа. Тэгэхээр бас тэр өөрөө дэв гэдэг нь тэрнтэй ерөөхдөө төстэй төрлөө олоогүй сүнс. Төрлөө олоогүй учраас ихэнхдээ энэ сүнс нь ямар сүнс гэдэг вэ гэхээр айгүй ингийн өөрөө өмнө хүн байх төрөлдөө буюу хүн энгийн нэгэн хүн архинд ороод архинаас арх уужгаад бүр архинд ороод тэгээд ямар нэгэн байдлаар архины нөлөөгөөр нас барах архиндаа бүр донтолт үүсээд архинд донтсон хүн нас барах үед сүнс нь архины дэв болчихдог. Яагаад тэгэхээр өөрийнхөө тэр уумаар байгаа архийг өөр хүний биед орж ууж эхэлдэг. Тэг. Яг өөрийнхөө нөгөө нэг архины донтолтын сэтгэл зүйн нас барсан ч гэсэн хүн тэр дадал зуршлаа хайж чадахгүй байхгүй. Тэр сүнс. Тэр сүнс яадаг вөхөр дахиад өөр хүн дээр наалдаж өөр хүний арх ууж байгаа тэр мэдрэмжээр давхар хоолдог. Ёо, энэ арх ямар гоё байна гэлээ. Тэр өөр арх ууж байгаа хүнд дахиад арх уух хүслийг нь төрүүлээд идэг. Нөгөө нэг дивдсэн гэдэг чинь одоо болж байна. Зөв зүгээрээс ингээд дивтээд арх уумаар болоод идэг. Уг ингээд уухгүй болно гэвч уумаар. Яагаад тэгэхээр өөр өмнө арх уудаг байсан хүний сүнс түн дээр наалдаад нөгөө өөрийнхөө арх уумаар байгаа мэдрэмжээ тэр хүнд өгөөд идэг. Гэтэл нөгөө хүн юу гэж бодох вэ? Амьд хүн би арх уумаар байна л гэж боддог. Нөгөө див уумаар гэж боддог. Өөрийгөө уумаар гэж. Тэгээ өөрөө уух гэдэг гэж бодоод уучдаг. Энэ үед нөгөө нэг дивний анхны хоолтой авдаг. Тэр ууж байгаа архинаас тэр мэдрэмжээ ямар нөгөө уух дуртай штэ. Амьд ахын үеийн санагалзаад байна гэсэн үг үстэй. Яг нөгөө нэг юмдаа хорогдсон сүнс гэдэг чинь. Юунд хорогдсон архиндаа хорогдсон сүнс. Тэгэхээр хүний сүнс гэдэг аюу сайн. Эд хөрөнгөндөө юмдаа хорогдно гэдэг бүр архиндаа хорогддог сүнс байдаг. Энэ нь див болчихж байгаа. Див тэгээд дараа нь яадаг вэ? Хүчрхчийг хүсдэг. Хүчрхэгжиж илүү хүчтэй болох хүсдэг. Яагаад тэгэхээр энергийн дутагдлалд ороод байгаа учраас тэр үргэлж хүчгүй сул дорой байхыг хүсэхгүй. Хүчтэй болох арга зам нь юу гэхээр дараагийн түвшинд буюу нөгөө арх ууж байгаа хүмүүс одоо хооронд нь зодтолтол. Зодтолтуулаад гарч байгаа цус нүчээр нь хооллож тэр цусны тэр ихэн үнэр нь тэр тухайн сүнс үнэхээр гоё үнэртэй байдаг. Үнэхээр таасаг байдаг. Тим үнэрт шунанд уралдаг тим сүнс байдаг.
Энэ бол нэг төрлийн бас нэг хорогдолт, нэг төрлийн домтолт. Тэгэхээр ийм өөр домтолтын шинжтэй учраас нэр нь өөрөө. Тийм байна. Див гэхэр чин дэвтцэн арх ууц юм уу хаашаа юм бэ? Тэгж байгаа дэвтвтэй гэл ерөөсөө л энгийн хэрэглээнд өдөр тутам баг хилжилээдэг. Цэвэр арх. Өөр газар див гэж юм байхгүй. Архийг л дагаж явдаг. Одоо нэг хий бит юм байна. Тэр нь архины див гэж ихэнхдээ байдаг. Гэвч өөр буруу домтолтууд бас байгаа. За. Энэ нь одоо шинэ ерөөхдөө бол хэлэхэд бас жоохон хориотой зүйлсүүд байгаа. Тэрний див гэж тустай зүйл бас байна. Гэвч энэ сүнс нь бас тийм их биш учраас нэг яригдаад байдаггүй сэдв. Хамгийн түгээмэл нь архив. Архин дээр нийтээрээ архиталт юм уу те нийтээрээ архивах төр үзэгдэл байгаа учраас див нь арай илүү тэр талтай их ба. Нийтээрээ арай өөр зүйл хэрэгэлдэг тийм домтолтууд арай бага. За тэгвэл одоо нэг дэвч байна уу? Эсвэл төөрсөн сүнс тийрэн байна уу? Тэрийг чинь ингээл явалмаар л санагдана. Байхгүй байгааг нь мэдэхгүй байсан ч улиралдаа нэг удаач гэдэг юм уу? Айлууд нэг лам авчраал, бүү эсвэл нөгөө шашин шүтлгээсээ шалтгаалаад нэг арга засал хийдэг штэ. Тэрэн шиг засал хийвэл явах уу? Эхний асуулт. Дараагийнх нь лам нийтлэгээр нь би лам гэж жишээ авъя. Лам авчраад ном уншуулад арцгаан угуулаад ингээл байдаг штэ. Ингэж явуулж байгаа тохиолдолд уншлагатай лам болгон явуулж чадах уу? Үйлчлэх үү? За, эхнийх нь болохоор юм ба. Ер нь дивийг явуулж чадах уу гэж тийм. Явуулж болно тийм. Энгийн нэг шинэ архинаас гарах хэмжлэгийн төвүүд гэж тийм. Архинаас гарах хэмжлэгнүүд бас явуулж штэ. Гэвч тэр нөгөө нэг тийм сүнслэг талаас нь биш. Зүгээр энгийн нөгөө нэг арга барил талаас нь арга зүйлтэй ажиллаж байгаа бах тийм. Арга талыг хэрэгэлдэг бол яг шашин лам дээр болохоор бэлэгдлээ хэрэгжилж байгаа. Бэлэгдлээ юм буюу яг ингээд тарин номын хүчээр хийж байгаа. Тэгэхээр тэр лам одоо чадахгүй бол жишээ нь би бол шийдэхгүй л тийм. Зүгээр тарины хүч гэдэг зүйлээр бол тэр хүчээр номхотож болно. Дарж хөөж явуулж болно. Гэвч энэ зөвхөн нэг удаа. Хөөгөө явуулцдаг нөгөө хүн сэтгэлээ засааг бол дараагийн өөр шин дэв хүрээд ирнэ. Тэгэхээр нэг удаа лам уншихад тэр хүний асуудал тэрхүү үедээ ингээд өргөс авсан юм шиг болно. Гэвч тэр хүн дахиад архиа ухад л дараагийн шин дэв гарч ирнэ. Тэгэхээр яах хэрэгтэйгээр энэ домтолтыг өөр тэр дотоод тэр бүр сэтгэлийн цэвэрлэгээ хэрэгтэй. Сэтгэлээ цэвэрлэх хэрэгтэй болчихж байгаа. Дэвтэй газар гэж байх уу? Хаа сайгүй дэв байх уу? Дэвтэй газар гэж байдаг бол хаа хаан төвлөрсөн их байж ах магадлалтай бай. Дэвтэй газар ер нь нэг хаанаас тий хаана хүмүүс цугларч арх уугаад байна. Хаана хүмүүс тэнд очиж ингээ шөнө орон унтаж хоноод байна. Арх уугаад. Тэнд угаасаа л дэв байдаг. Яа тэгэхээр нөгөө дэв чинь тэр хүмүүсээр нөгөө архиа болгож байгаа. Архиа болгоод хооллоод өөрөө тэр мэдрэмжээ хоолтой авч байгаа учраас тийм газрууд бол байгаа. Бүр ингээд байнга л энд нэг ингээд архич цуглараад байдаг нэг юм газрууд байдаг. Ингээд хүмүүс хоорондоо ярьдаг. Тэр газар бол дэвтэй. Тэр газраас ер нь бол хоол явах хэрэгтэй. Яа тэгэхээр тэнд тэр энерги тэндээ шингэсэн дараагийн өөр шинэ хүний дуудаад идэг. Наашир гэдэг. Өөрийн мэдлэгүүнийг арх уусамж тэнд очиж суугаад идэг. Тэгэл тэндээс дараагийн шинэ өөрийн хамт арх уух найз олцдог. Тэгээ хамт уух архиныхаа тухай ярьдаг. Тэгэхээр энэ өөрөө тухайн хүнийг цаанаасаа тэр дуудаад идэг. Тийм газар байна. Хүмүүс ингэж яриад идэг штэ. Уужгаад шилтэй архиа газар тавьж болтгүй. Яг тэгэхээр нөгөө газрын одоо юу ч байдгийн те дэв ч юм уу юу ч ингэ шингэждэг. Тэгсэн хөдөө гадаа явж байгаад ингээ сүү сайлаа тариа будаа өргөөд ингээд явдаг штэ газар аргада. Түүний хажуугаар арх ингэж өргөж болдоггүй. Яг тэгэхээр зүгээр сонсч ирсэн би. Тэр нөгөө дуртай дэв ч юм уу те юу ч ингээд дагаа явах магадлалтай байдаг гэж ярьдаг штэ. Энэ юутай холбоотой юм болоо? Энэ яг ингэдэг. Бид хоёул ингээд дараан ярих сэдвтэй бас холбоотой. За. Уул усны савдагтай. Жишээ нь савдаг дээр очиод ингээд дандаа арх өргөөд идэг те. Арх өргөөд байх нь өөрөө тэр савдгийг согтууруулж, мансууруулж идэг. Бас уу. Бид нар бол хүндлээд ингэж боддог. Тэр савдгийг баг нөгөө арх уух дуртай гэж бодоод байна. Бид нар хин нэг хүн дээр арх байнга барьж очиод байвал тэр хүн зүйлд архичин болсон. Яг тэрнтэй адилхан савдаг дээр байнга арх барьж очиод байгаа. Тэр савдаг хэн болох вэ? Тэр савдгийг өгнө хүндлээд байна. Тэгээд дээрэс нөгөө нэг хүндлэлийн арга барил нь хитрхи буруу тийшээгээ яваад нөгөө архиа шилээ те сүүнийхээ сав хадаг мад бүх юма тэнд нь орхио авчдаг. Тэргээ цэвэрлдэг. Тэгээд ингээд энгийн хүний нүдээр харахад хүртэл ойлгомжтой тэнд нэг хүндлэлийн газар биш хогийн цэг үсчихэд. Тэгээд хогийн цэг дээрээс нөгөө савдаг нь хоолоо олж идэж байгаа юм шиг ийм маягаар хүндлэл үсэт байдаг.
хогийн цэг дээрээс савдаг байтгаа хүн ч очиж хоолоо идэхгүй шүү дээ. Гэтэл дэвдсэн зүйлсүүд очиж хоолоо идсэн. Тэгэхээр хайрхны тэр орой дээр ингээд хитрхи их тийм сүү тэ сүүний тэр ингээд удцсан ингээд бүр ингээд үлдэгдэл. Тэгээ сүүний савн, цаасан, тэгээ хадаг ингээд урагдсан янз бүрийн тэр хог ингээд үлдээд идэг. Энд тэр савдаг ирэхгүй. Тэндхийн ирэхүүхээр нөгөө нэг дэвүүдлэж чинь. Дэв очиж хоол. Бид нар нөгөө нэг савдгаал хүндлээд байгаа гэж бодоод байна шүү дээ. Тэгэхээр энд тэр хөдөө хээр нутагт тэр арх өрөхгүй байх нь зөв. Сүү өрөх нь зөв. Бид байгаль дэлхийг тэр сүнсийг ч гэсэн юугаар хоолно тэр сүнс яг л тийм болдог. Бид сөрөг ирчмээр хоолоход тэр сүнс сөрөг болдог. Эргээр хоолоход эрэг болдог. Эрэг гэж тэгвэл юу юм гэхээр ерөөл. Тэр ерөөл унших, магтаал унших нь өөрөө тухайн сүнсийг харагдаж, тайвшруулж, тайтгаруулж эрэг болгождаг. Тэгээд тэр хийх дараагийн муу үлийн хүртэл зогсоох боломжтой болчихж байгаа. Тэгэхээр арх хаа дуртай газар өргөө те хүндэлж байгаа гэдэг нэрээр өргөөд байх нь буруу. Тэр чинь өргөдөг тусдаа тийм хийдэг хүн ба. Тэр хүндлэхийн нүхээс би ингээд хүндэлж байгаа юм чинь ямар хамаатай ингээд хүний урд ороод тэр ёс заншлын сайн мэдэхгүй ирнэ хүндэлж байгаа нь ингээд яг хүнийг дуурайгаад тэр хүн арх өргөжсэн би ч гэсэн арх өргөе. Энэ нь бол өөрөө хүндлэл биш. Энэ ямар нэгэн байдлаар буруу зүйл болж байгаа гэдэг. Хүндлэлийн тэр ёс жуйг ёс журмаа тэр жудгаа алдаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр зөв байх хэрэгтэй. Ёс жайг. Түрүүн та хүчрхэгч ингээд юм ярьлаа штэ. Улам илүү эхний ээлжинд тэр дэв хүмүүсийг муудал зулаа сэтгэл нь ханаад болчлоо. Дараагийн ээлжинд нэгээ заамдалцлаа. Гурав дахьт нь одоо цус нүжтөө нь хутгачлаа гэд ингээд дэв ингээ хүчрхэгж байгаатай адилхан нөгөө биелсэн сүнсгэл нэг амир юмны тухай бас сонсоод илүү их юм хөдөлгөөч гэдэг юм уу яагаад ч гэдэг. Уг нь сүнс нь миний ойлголтоор юм хөдлөж чадахгүй харагдахгүй гэл нэг юм хор гимгүүч юм шиг бодогдоод идэг гэсэн бол биелсэн гэдэг үг ороод ирсэн чинь илүү амир санагдсан. Тэгтэл нэгэнт дэвний тухай ярьж байгаа юм чинь сүнсэнд үнэхээр биелэх гэж юм байдаг юм уу? Тэр нь осолтой юу? Үнэхээр юм хөдөлгөж тийм ээ нэг юм сүрхий үйлдэл гарахгүй. Энэ бол байдаг. Яаж байдаг вэхээр нөгөө нэг хитрхи удаан тэр сөрөг ирчим хоримтлагтаад ирэхээр энэ нь дараагийн хүний тэр бие физиологийн тэр цус нүчтэй холдоод ирэхээр биежиж эхэлж байгаа. Буюу дэвдэх. За дэв яадаг вэхээр олон жил болсон хүчтэй дэв жишээ нь яг бид тэр ингээ годомжинд харахад нэг жоохон архичин хүн явж байгаа гэж харж байна. Гэвч тэр хүн биш. Дэв явждаг. Бид нар яг энэ навь нэг архичинд явж байгаа юм байл гэж хардаг. Яг ингээ харсан хүн биш үү. Энэ юугаараа онцгой байдаг гэхээр маш хүчтэй ялцралын үнэртэй байдаг. Яагаад ялцралын үнэр байдаг гэхээр энэ өөрөө цуснаас гадна тэр өөр ялцралын үнэрээр хоолждаг. Яагаад ялцралыг тусна ангилж яриад өгөхөр бусад өөр эерэг зүйлсээр хооллох боломжгүй тэр сүнс. Өөрөө анханасаа тэр төрлөө олоогүй ёс журмаас буюу тэр амьдралын жамаас гачсан учраас өөр буруу гаж зүйлээр хооллохоос өөр аргагүй. Яг бол жам ясыг зөрчөөд яваад учраас. Тэгэхээр жам ясыг зөрчиж байгаа үед бид нар эерэг сайхан тэгээ сүүхээр биш. Бохор заваан зүйлээр хоолдог тэр сүнс. Энэ нь тухайн сүнсэнд биежилтийг үүсгэдэг. Яг тэр хит их нэгтарсан молекулууд цугларахаар биежилт үүсэж байгаа. Молекулын нэгдлэгс. Тэр молекулыг тэр хаанаас цуглуулж байгаа нөхөр энэ тентгийн хүнээс энэ тентгийн тэр бохир заван зүйлээс цуглуулаад өөртөө наагаа яваад байдаг. Өөртөө наагаал байдаг. Анхандаа биегүй юм тунгалагдуу байсан бол тий уур шимтгай утаа уур шиг байсан бол аажимдаа биетэй болж эхэлдэг. Гэхдээ тэр бие нь ямар их тэр байгалийн тэр эерэг зүйлсээ биш хүний хаягдл буруу зүйлсээр хоолж учраас үнэр нь маш хурцдаг. Хүн ойртох үнэртэй байдаг. Жишээ нь би бүр яг өөрөө жишээ бодтойроо амьдралдаа тэм зүйлтэй таарж тулгарч хажуугаар нь зөрж ирсэн. Тэр мэдээж хүн байгаагүй. Тэгэхээр энэ зүйлсүүдийн тухай бол ингээд яадах вэ? Биежилт гэдэг зүйл нь бидний холоос харахад яг бодит хүн яваад байгаа юм шиг харагдаг. Гэхдээ ойртоод ирэхээр үнрээр нь мэдүүлдэг. Ойртох аргагүй үнэртэй байдаг. Тэгэхээр чин биежин гэдэг чинь улам муу тал руугаа явж ийн л гэсэн үг байна шүү дээ. Тэр нөгөө сүнсний биежилт гэдэгтэй яг л адилхан болж гинүү. Тэгэхээр одоо див болвол муу газруудаар
юма цуглуулад ингээ бийжээд байна. Тэгээд одоо төөрсөн сүнс гэдэг чинь зүгээр ямар нэгэн тохиолдлоор архинаас биш болж одоо төөрсөн хүний сүнс байна гэж таарж байгаа штэ. Тэр сүнс яаж бийжээд яагаад яаж бодит болж харагдах вэ? Түр юм хөдөлгөөд байна гэж байна. Тэр ингэдэг хөдөлгөөд байгаа зүйл нь тодорхой хэмжээний зүйлсүүдийг хөдөлгөх хүчтэй байна шүү дээ. Бүх зүйлийг хөдөлгөх бол бас хэцүү. Ихэнхдээ яадаг вэ гэхээр ойр зургийн нэг юм аяг тавг хөдөлгөх, энгийн нэг юм гэрийн юм сандал ширээ хөдөлгөх төдийд байхаас биш яг тийм үйлдэлүүд нь тийм хүнд хэрэгтэй үйлдэлүүдийг ерөөс гаргадаг. Нэг юм очиргуудыг байшин барайл явахгүй шүү дээ. Ямар ч хэрэггүй үйлдэлүүдийг гаргадаг. Энэ нь ямар зорилготой вэ гэхээр хин нэгэн хүнд айц төрүүлэх. Айц төрүүлж яах ч вэхээр тэр хүнээс ялгарсан айцаар хооллох. Би бийжээд тухайн тэр сүнс өөрийг бодож байгаа. Би бийжчих юм бол ямар нэг зүйлсийг хөдөлж чадна. Намайг юм хөдлөх үед энэ хүн айна гэдэг тэр мэдэж байгаа. Тэгээд энэ хүний эргэн тойронд юмыг хөдөлгөөд идэх, юмыг оролдоод өнгөчөөд бүр хөлийн чимээ гаргаад идэх. Энүүгээр нь тухайн хүн айж эхэлж байна. Манай гэр юмтай болчлаа. Энэ үед нөгөө хүнээс айц ялгарч байгаа. Энэ айцаар нь л хоолдог. Зорилго нь өртөл тэр. Тэгэхээр өмнөх дугаарууд дээр бас ярьжсэн нь айх хэрэггүй. Зүгээр л тэр хүлэмжшүр хэрэгтэй. Гэхдээ ойлгож түүнээс ингээд хий хоосон тэр ингээд байхгүй тэр харанхуй үргэлж шиг бодоод айгаад байх шээ. Яг таниад мэдчихэр энийхээ зорилгыг мэдчихэр айхаа бачдаг. Гэтэ энэ мэдээ завх цаана. Тэгэхээр олон хүмүүс хэлдэг шүү дээ. Битгий айхгүй бол наадах чи яах ч үгүй. Тэр үнэ. Үнэхээр хүн айхгүй бол тэр нь бас яаж чаддгүй. Яг тэр хөдөлгөөд байгаа зүйлд нөгөө хүн айхгүй болохоор нөгөө зүйл чи яваад өгдөг. Нөгөө арган бүтээг учраас. Гэхдээ айхгүй байх гэж юу нь байхгүй хаа. Одоо над чиг үнэхээр аимхай хүн бол зүгээр хөдөлгөөгөө байсан ч гэсэн одоо хөдлөгчхүйдээ гэж бодож айдагч байдаг юм. Нэг ийм үйлдэл гаргах юм байна да. Бас л үнэхээр тэгэхээр одоо хооллол байгаа гэсэн үг юм байна. Аимхай хүмүүс ер нь сүнсний хооллогчд юм шүү дээ. Тийм байна. Тэгээд инээсээ болоод одоо нөгөө нэг хоёулангийн өмнөх дугаар дээр ирсэн нэг өвчлөл чинь. Айснаасаа хит удаан айц тавьсанс олж өвчин үүсэж байгаа юм. Биеийнхэн тэр ходоод илэг энэ бүхэн чинь ходоодны шарах илэгний өөрчлөлт энэ өвчлүүд гарч эхэлж байгаа. Гэтэл анагаах хонд бол арай өөрөө хэлжтэй. Та зүгээр буруу хоолтоос болоод таны хоол шингэхгүй байна гэдэг юм те. Таны нэг одоо хүчилчин ялгархгүй байна гэдэг юм. Ингээ өөр шалтгаан юм. Гэвч энэ чинь бас нэг хүний сэтгэл зүй гэдэг юм ба. Тэр эргэн тойрны нэг айц нөлөө. Энэ нь өвчин үүсгэж идэг. Нөлөө байдаг. За сонсогчдоо хөтөж подкастын энэ удаагийн зочин аялагч бясалгалын багш Мижид Сандантай 3 дахь дугаараа хийгээ явж байна. Өмнөх 2 дугаарыг та Хөгтөнгөр радиогийн YouTube хуудаснаас хөтөж подкаст гэсэн листнээс хүлээн авч сонсох боломжтой. Сонсогчдын сонсож байгаа үзэж байгаа хүмүүсийн сэтгэлүүдийг харж байхад дэмжиж байгаа, сөрөг хандлагатай байгаа, юу ч юм болдоо гэсэн эргэлдсэн хүмүүс дүүрэн байсан. Тэгээ мэдээж хүн хүний ихтгэл үнэмшил, шашин шүтлэг гэд бүх юм өөр. Даа мэдээж энэ сэдвэр өмнө нь их олон хүмүүс ярьжсэн, ярилцжсэн. Одоо хоошид ч гэсэн ярилцсан. Тэгэхээр та ерөөсөө таны бидний ихтгэл үнэмшилтэй шууд холбоотой. Түүнээс биш тэр газар ярьжсэн болохоор энэ газар ярих эсгүй гэсэн юм байхгүй шүү дээ. Тэгээ тэр энэ сэдвийг чи их олон хүн судлаад явж байгаа юм. Тэгээд одоо нэг хэдэн хүн судлаад бусд нь судалж болохгүй юм шиг хандлага гараад ирж байгаа юм шиг санагдсан. Тэгээд энэ асууж байгаа асуулт нэг сонсогчийн асуулт байсан. Эхний дугаар дээр асуусан байсан. Хорогдсон тэрэн гэдэг нэг сүнсний тухай ярихаар л ягаад нэг эмэгтэй хүмүүсийн сүнс гэж яригадаад байдаг юм бол ягаад нэг эмгэн хүний тухай сөхөгдөөд байдаг юм бол энэ юу гэсэн үг юм болоо асууж өгөөрэй гэж бичсэн байсан. Эмэгтэйчүүд айгүйх юу байдаг вэ гэхээр амьд ахуйдаа ч гэсэн хүн амьдралын турш гэсэн эмэгтэй хүн айгүй хүлээлтэнд донд оршдог. Хүлээлт. Тэгэд хүлээлт буюу хин нэгэн нөхрийгөө ажилдаа явахад нь орой гэртээ ирэх нь хүлээдэг. Ямар нэгэн зүйлийг үргэлж хүлээж идэг. Хүүхдээ том болохыг хүлээн хүүхдээ цэцэрлэг сургуульд нь өргөж өгөөд энэ нэг юм хизээ том болоод нэг гараас гарах болдог. Эмэгтэй хүний амьдрал аюу хүлээлтэн донд байдаг учраас энэ хүлээх гэдэг нь бүр өөрийнх нь дадал болсон байдаг. Тэгэд энэ хүлээлтээсээ болоод эмэгтэй хүн хорогдох буюу ямар нэгэн зүйлдээ хорогдох тэр сэтгэл зүйн арай их байдаг. Эрэгтэй хүн болохоор жоох юм бас хайнгад. Юм хүнээ хүлээгээд байхгүй ингээд болвол тэрээс болохгүй бол тэрээсгээ яваад байдаг. Эмэгтэй хүн хүлээж байгаа учраас арай зүгээр их шүү. Түүнээс бүх тэрэн эмэгтэй хүн гэж ойлгох юм чинь буруу. Эрэгтэй хүн зөндөө. Тэр эрэгтэйчүүд нь ядгаар цаг босаа өнгөрсөн. Эсвэл бас нэг өөр өглөг авлагтай асуудалтай хэрүүл маргаан тэмцэлтэй зодон тэр болгон тохиолдолд бас байгаа. Эмэгтэй хүний дандаа хүлээлттэйс болоод байдаг. Тэр намайг тгээгүй би үнэнгээ тэр хүний төлөө өөрийгөө зориулжсан. Бараг амьдралаа би ганцхан хүн зориулсан гэтэл тэр хүн маань ирээгүй
гэж хүлээгээд нөгөө мөрөөдлийн ханхуугаа хүлээнэ гэж. Цагаан морьтой хүн. Энэ хүлээлтийн сэтгэл зүг эмэгтэй хүнд хамгийн том нөлөө болчдөг. Тэгээ насныхаа эцэд бас л нэг юм хүлээгээл гэдэг. Тэгэхээр зүгээр нийт тэрэн дотор зүгээр эмэгтэй гэдэг тийм зүйл чинь кинон дээр илүү нэг айлах талаас ч юм тийм кино зохиол дээр ашигладаг болохоос ерөөхдөө бол тэр чинь яг юм хүүс ярихаар бас тийм зүйл биш. Тийм л юм байна л да. Эмэгтэй хүний чинь тэгэл ус гизгийн сэгсэлгээл нүүр амын бодцохаар харагдаж байгаа байдлын хувьд мэдээж ивгүй харагдсан нь ойлгомжтой тийм ээ. Дивийн тухай ярьж байхад бузар гэдэг ойлголтоос хажуугаар нь орж ирээд байдаг. Див бузар гэдэг нэг юм шиг. Бузар гэдэг чинь бас зөвхөн архитай холбоотой юу? Бас нэг юм юм байх уу? Эсвэл арай өөр ойлголт уу? Архинд нэг агуулгаж байгаа зүйл нь алкогол. Одоо спирт байна шүү дээ. Спиртийн тухай. Спирт чинь ингээд яар шархан дээр ингээд түлээд тэр ингээд цэвэрлж тань бактерийг устгадаг. Гэтэл тэр див гэдэг зүйл чи яг яагаад юм те. Див гэдэг зүйл эсрэгээр устгах юм шүү. Бараг архиугаа див устгах юм шүү гэдэг. Гэтэл эсрэгээр энэ нь нөгөө нэг дивийг биш. Тухайн хүнийг ууж байгаа хүнийх нь анхаарал болгоомж тэр анхаарал төвлөрлийг л устгадаг. Нөгөө тэр цаана юу үсгэж байгаа нөхөр цаана тэр дивдээ тийм нөлөө байхгүй. Тэрийг див угаагүй хүн ууж байгаа. Див зөвхөн тэндээс хүнээс нь ялгарч байгаа тэр сэтгэл зүгээр нь хооллоод байгаа. Сэтгэл зүгээр нь шууд див уух байсан бол тэг шаардлага байхгүй. Хүнээр уулах шаардлага өөр очно. Тэгэхээр энэ хүний сэтгэл зүйд гарч байгаа тэр олон зүйлсүүд хүний дотоо тэр зүрх тарих хоёртой холбоотой. Эндээс гарч байгаа тэр энерги тэг сөрөг эрчим ялгуулах үед бид ингээд арх уугаагүй байсан ч эргэн тойронд байгаа бүр архигүй байсан ч эргэн тойронд байгаа сөрөг зүйлсийг хоолждаг. Эрэг байвал эрэг зүйлстэй холбогддог. Тэгэхээр хүн жаргах, зовх хэсгийг өөрөө шийдэж байгаа гэсэн. Өөрийнх нь тэр биенээс нь ялгарч байгаа тэр бодол, санаа, тэр даавар энэ бүхэнд шийдэд байгаа. Тэгэхээр энийг удирдах чадахгүй байгаас болоод зовлон үргэлж өөрийг нь ороогод байгаа. Тэгвэл өөрөө хяналтаа авч чадахгүй учраас өөрийг нь ямар нэгэн зүйл хянж эхэлж байгаа гэсэн. Тэгэхээр бид нар өөрийгөө хянж сурах хэрэгтэй. Гэтэл хянж чадаагүйгээс ч юм болоод өөр нэг юм зүйлд эзэмдүүлээд хянуулаад байгаа юм. Бузар нь? Бузар яг энэ бузар гэдэг зүйлд яг түрүүн ярьсан байлаа. Цус нүчтэй холбоотой. Ерөөсө дивийн нөгөө хөлбөр эсвэл нэг юмны хоёр нэр шил юм уу? Тэр див гэдэг зүйл юм тийм. Див гэдэг зүйл сүнслэг зүйл. Бузар гэдэг зүйл болохоор зүгээр нэг юм химийн урвал. Тэгэхээр энэ ямар урвал гэхээр задрал явагдаад байна. Тэгэхээр энэ задарж байгаа зүйл чинь өөрөө жишээ нь физик дээр ярьдаг. Энтропи гэдэг. Энтропи буюу замбраагүйгээр тархалт буюу эвэлсэн зүйл буцаага замбраагүй тарж бутардаг. Жишээ нь гэр бүлийн хосууд хоорондоо яг ингээд өөрсдөө санал нийлж нэг гэр бүл болчоод яагаад төгс салчихж байгаа. Энэ салж байгаа нь өөрөө эргээд энтропи болчихж байгаа буюу ийм тархалт буцаага тийм задрал явж байгаа. Ямар нэгэн нийлсэн зүйл буцаагаад сарндаг. Энэ зүйл. Тэгэхээр тэр бузар гэдэг зүйл нь юу гэхээр хүний тэр бие махбодод байсан хүнээс ялгарсан тэр зүйлсүүд буцаад хаягдл болоод гарахтаа задралд ороод тэр задралыг нь ямар нэгэн сүнслэг биед өөртөө нааж аваад өөр хин нэгэн хүнд аваачихыг л бузартах гэдэг. Хин нэгэн хүний хаягдл энерги, хин нэгэн хүний хаягдл бохир зүйлийг тэр хүн нөгөөгүйч нөгөө сүнс дамжуулаад боё тэр див нь өөртөө наагаад өөр хүн дээр аваачаад өгч байгаа. Ингэнгუთ хин нэгэн хүний бохир зүйл өөр нэг хүн дээр ирээд тэр хүн буцартаад байгаа. Ийм зүйл. За тэгвэл див бузрын тухай ойлголт өнөөдрийн сэдв бас хэд хэдэн сэдвтэй байгаа. Див бузар лус савдаг байна. Дээрээс нь бас гэр бүлийн хэрүүл, голомтын хэрүүл. Тэгэл ерөөсөө манайхаа хоорондоо ярихад хэрүүл тасардгүй айл үүдэлдгүй л гэл ингээл ярьдаг штэ. Тэгэхээр эсэргүүцэх хүн байдгүй угаасаа тийм шүү гэл өнгөрдөг. Энийг бас дэлгэрүүлнэ. За див бузар ингээд болох уу? За див бузрын асуудал. Тэгэхээр сонсогч та илүү гүнзгийрүүл сонирхож байгаа бол комент хэсэгт бас энэ ямар хуу сонирхолтой байна, энэ талын юм асууж болох уу гэдээ бас асуултуудаа ирүүлээд явуулж болно шүү. За лус савдгийн тухай ойлголт бас л
бидний өв дээцээс эхлэлтэл ийм асуудал байна. За миний хувьд бол бас л гол усанд очихдоо элдвийн нөгөө сүү цус юу гэдгийг тусааж болохгүй, хогнов янз бүр юм хийж болохгүй. Тэгэл энэ үр хүүхдүүдтэй бас л яг л ингэж захиал энэ хэмжээнд л байдаг. Муу юм хийхгүй байх юмсан л гэж боддог. Лус савдаг бас л миний хүрээний ойлголт бол уул гаданд очихдоо чулуу хөдөлгөж болохгүй, мод бут тасалж болохгүй, ийш тийш нь зөөж болохгүй. За нэг ийм ойлголт байна. Тэгээ энийг яг дэлгэрүүлээд лус савдаг гээ чинь байнгын одоо нэг лус ингэ байж ядг юм уу, үе үеэр өөрчлөгдөж ядггүй. Одоо сүнс юу гэдэг шиг нэг юм хэбит байж ядг юм болов. Одоо хүн болгон л өөр өөрийн төсөөлөлтэй байдаг бах. Яг тайлбарлал яаж тайлбарлагддаг вэ? Лус савдаг хоёр ингэдэг. Лус савдаг бол хүний сүнс гэдэг. Ааха. За тэнгэр бурхнаас ирсэн нэг юм тэнгэрийн илч мэлч бол биш. Тэгээ янз бүрийн өөр талаас нь харах биш. Яг хүний тэр амьдралын турш тухайн тэр газар нутагтаа амьдарч исэн тухайн хүний сүнс тухайн газараа савдаг болох тохиолдол байдаг. Яг тэр тухайн орондоо үнэхээр хайртай учраас. Түүнээс хорогдоод биш шүү. Хорогдсон бол өөр. Хайртай байна гэдэг нь өөр. Тэр тухайн уул усаа хамгаалж, уул усныхаа төлөө тэмцэж, уул усаа манж амьдэрсэн хүний сүнс дараа төрөлтөө тэр ууландаа савдаг болох боломжтой. Яг тэр тухайн уул усанд үнэхээр хайртай учраас. Энэ бол эерэг сэтгэл. Тэ энэ сөрөг биш. Тэр эерэг сэтгэлээр тэр газар орноо хайрлаж байгаа хүний сүнс сайн төрөлд очих хэвээр. Тэгэхээр буддын шинд бол энэ лус савдгийг бол хүний доодох төрөл гэдэг. Хүний дээр байдаггүй доор байдаг. Арай заяад ордно гэж ярьдаг. Үздэг. Гэтэл энэ лус савдаг нь болохоор юугаараа ялгаатай гэхээр хүнээс илүү урт настай. 1000 жил амьдарч болно. 100 жил амьдарч болно. Энэ хугацаанд яд гэхээр тухайн орн газар нутгаа харж хамгаалах үүргийг л гүйцэтгэдэг. Энэ хугацаанд бас өөрөө эрдэм мэдлэгт суралцдаг. Ямар эрдэм мэдлэг вэ? Тэр шидийн эрдэм мэдлэг. Энэ дотор нөгөө хараал ордог. Лус савдгууд хараалд суралцдаг. Яг тэгэхээр тухайн тэр газар нутгийг сүйтгэж байгаа, тухайн газар нутгийг оролдож байгаа гадны хин нэгэн хүний үйл ажиллагааг зогсоохын тулд. Түүнээс хин нэгэн хүнд хар буруу санахын тулд биш. Тэгэхээр лус авдаг хүртэл буруу юм хийхгүй бол тэр элдв юм хийгээд ах шаардлага байхгүй. Лус авдаг тийм ээ. Бид тэр уулын чулууг хөндөөгүй байхад тэр лус авдаг нам яг оролдохгүй байна. Тийм. Тэгэхээр хүмүүс яагаад чулууг хөнддөг вэ тийм? Тэр чулуу ингээ газраас нь гой чулуу хараад ингээ хамар санг тавьчихдаг. Гэтэл тэр гой чулуу нь өөрөө тэр уул усных нь гангараа байдаг. Буюу өөрөө тэр уул нь тэр чулуугаар өөрийгөө гойдог. Эмэгтэй хүн өөрийгөө эмиг бүгжээр гойдог шиг уул ус өөрийгөө тэр чулуугаар гойдог. Ямар чулуугаар үнэт чулуу, янз бүрийн гой чулуунуудаар. Дэлбэртэй, өнгөтэй тийм. Тий, ховор чулуунуудаар тий, өнгийн чулуу. Гэтэл хүмүүс тэрийг нь авчдаг. Яг тэр гой харагдаад байгаа болохоор. Гэтэл тэрэнд л нөгөө нэг савдаг нь хараадаг. Яг тэр өөрийгөө гойж исэн тэр уул усных нь юм хөндөөд оролдоод тахаар тэр юмаа нэгдэг. Юмдаа нэхэл болдог. Тэгэхээр энэ савдаг гэдэг зүйл маань тийм учраас л хүнд хорлол үүсгээд байгаа болохоос яг нэг тийм харсан газараа устгаж явах хэвээр нэг тийм буруу хар муу юм бол биш аахгүй. Тухайн тэр газар нутагтай хайртай хүний сүнс дараа төрөлтөө тэндээ савдаг болж үлдээд байгаа. Гэтэ бүгд үгүй бас тийм биш. Зарим нь өөр зорилгоор өөр тийшээч явж болно. Тэгэхээр лус савдаг гэдэг нь хүний дараагийн төрөл. Тэ. Гэхдээ сүнсний ухамсарын түвшнээр бол яг юм дээд түвшин бол биш. Яг хүн тэгэл адилхан жаргаж зовж идэг тэр хүний мэдэрдгийг мэдэрдэг тийм төрөл. Тэгэхээр энд бас нэг юм ба ер нь нэг яригддаг сэдв. Бороо, цаас, салхи эдгээр хүртэл амтай. Гэтэл шинжлэх ухаанч хүн эзээ чинь амтай гэж хүлэмжшэрхгүй. Энийг бол би ойлгоно. Шинжлэх ухаанч хүн энийг байгалийн үзэгдэл гэж хүлээж авдаг бол сүнслэг хүмүүс энэний цаана учир шалтгаан болон тэр энерги байгаа гэж үздэг. Энерги байгаа бол тэнд ам байгаа байхгүй. Энерги нь өөрөө дотроо тэр ухамсарт амийг тээж авч. Гэтэ энийг эсэргүүцэх хүн зөндөө бид нар ойлгоно. Энэ бороо салхи гэдэг чинь хөөрн гэсэн мэдрэмжтэй. Бороо хаяа хитрхи их ширүүн ордог. Хаяа зөөлөн тусаад өнгөрдөг. Эний цаана нарийн мэдрэмжтэй хүн энийг мэдэрдэг. Энэ яг юу хэлэх гээд байна? Яагаад бороо орохгүй? Тэ хаяа яагаад ганц зод болоод идэв. Эний чинь цаана сэтгэл яваад идэг. Гомдох, хайрлах, инрэх энэ сэтгэлүүд байдаг. Энэ сэтгэл хаана вэ гэж. Энэ сэтгэл тэр ухамсар дотор ашигладаг. Ухамсарын тэр шийдвэр гаргалт үйлдэл. Энэ нь өөрөө тэр лус савдагтай холбоотой байдаг. Энэ лусын үйл савдгийн үйлүүд
гэж яваад байгаа. Тэгэхээр тэр савдгийн тухайд бас нэг зүйл нь дараа нь там гэдэг байна. Лус савдаг нь өөрөө байгаллыг хамгаалж байгаа боловч давхар хөөрин гэсэн тамтай байна. Там нь яадаг вэхээр дараа төрөлдөө там дундах шалтгаантай нүүл хийсэн хүмүүс бас тэр лус савдгийн там дундаг. Яг тэгэхээр амьд ахуудаа тэр газар нутагт маш их байгалийн нөхөн сэргэх боломжгүй хүнд хэцүү тэр газар сэндийч уухах тэр байгалийн баялагын бүгдийн тонж дээрэмдэх энэ үйлийг хийсэн үйл өөрөөр яг тэр газараа савдгийн там дундаг. Савдаг нь өөрөө яадаг вэхээр тухайн тэр хүний сүнсийг тэр дуулуурхаан тэр ч юм уу нэг юм үйлдэл хийгээд байгаа хүний сүнсийг манжаагаад бүр хүлээж агаад өнгөрөхт нь аваад авч яваад тэр хаана хэр савдгийн тамд авчдаг. За зорилго нь юу гэж? Бүх юм чинь зорилготой. Зорилго нь юу гэхээр тухайн тэр сүнсийг тэндээ тухайн тэр байгалыг нөхөн сэргэх хүртэл нь дахин төрөл агуулдаг. Ямар төрөл агуулдаг гэхээр байгалийн тэр металл дээр энгийн нэг металлд одоо жишээ нь төмрийн хүдэр гэж бол. Төмрийн хүдэр дээр тухайн тэр хүний сүнсийг шавьж амтан хорхоо олгоод төрүүлждэг. Тэр хорхоо амт яадаг вэ? Тэндээ амьдраад үхэхдээ тэр амтны тэр био ялцмаг тэр биологийн бүтээгдэхүүн тухайн тэр төмөрөн дээр үлддэг. Үлдээд тухайн тэр төмөрөнд ямар нэгэн дараагийн боловсралт буюу тэр одоо яг алхим шиг химийн урал явагдах нөхцөлийг бүрдүүлж байгаа. Ордоо болдог байна. Тэгээд тэр төмөр байснаа өөр тийм одоо химийн одоо шинжилгээнд орвол химиэр бол протон гэдэг. Өөр протонуудын нэгдлүүдийг нэмж өгч байдаг. Энэ протоныг нэмээд өгөхөөр яадаг вэ? Тухайн металлын шин чанар нь өөрчлөгдөд байдаг. Төмөр зис болж болно, зис нь алт болж болдог. Тэгэхээр тухайн байгалаас алтыг нь авцсан бол төмөрийг нь үлдээсэн бол төмөрөн дээр нь төрөл ахуулдаг. Тэр төмөрийг алт болтол нь дахин тэрийг химийн бордоо олгож төрүүлж амьдруулж өгүүлдэг. Тухайн тэр хүний сүнс ядгаар тэн дээрээ амтан болж төрөхдөө хүн байсан тэр төрлөө хизээж мартдаг. Буюу өмнө тэр газрыг ухаж сүйтгэсэн гэдэг тэр ухамсар нь арилахгүйгээр амтан болж төрдөг. Энэ нь өөрөө нөгөө нэг там юм. Ямар там гэхээр хүн байсан гэдэг мэднэ. Хүн байсан гэдэг мэдж байгаагаар нэ дахин амтан болж төрөд ах чинь тэр үнэхээр тамлал байхгүй. Тэр сэтгэл зүйн хувьд асар хүчтэй тамлал. Энэ мэдрэмжийг л савдгийн там гэдэг. Энэ тухайн тэр сүнсэнд хийсэн үйлийнх нь үрээр ийм зовлон авсуулдаг савдгийн там байдаг. Гэтэл амьд хүмүүст одоо шинэ энгийн амьд бидний амьдралын энэ ертөнцид тэр савдаг яаж нөлөөлдөг зүгээр бидний тэр буруу үйлээс л хамгаалж оршдог бол нэгэнд хийцэн үйлийг бол бидний дараа төрөлтөнд дахиад тооцоо бодож. Ингээд хоёр шатанд харьцдаг гэсэн үг бид нарт. Амьд байхдаа ч харьцна, үхсний дараа ч харьцдаг. Лус савдагд өршөөл байдаг болов хүмүүс ингэж ярьдаг штэ. Шинжлэх ухаанаар нэг айхтар онцгийн өөрчлөлт ноцтой юм байхгүй хэрнэ. Хараагүй болцсон. Тэгсэн хэрнээ ерөөсөө ямар ч ангаахаар яваад аншин тогтохдохгүй, хараа ордггүй. Тэгэл одоо мэдээж хүн зовлон үзээд арга барагдаад ирэхээр шашин шүтлэг, далтын хүч хинэгнээс аврал ирээл явдаг. Тэгэхээр лусын хорлол гэдэг. Эсвэл лус савдаг гомдоосон байна гэдэг. Өршөөгдөн гэж юм байдгийн болов уучлалгүйгаа дүргэл дүргөөд одоо яадгийн ямар зам үйл хийдгийг. Ийм өвчлүүд байдаг. Эмээр идэгдэг 300 гаруй өвчин байдаг. Ийм угаал идэгч. Гэтэл эмээр идэгдэггүй 1000 гаруй төрлийн өвчин байна. Энэ нь нөгөө нэг цаад энергийн түвшинтэй холбоотой. Тэгэхээр илүү олон баас тийм 300 өвчин эмээр идэгч болох бол 1000 гаруй өвчин ийм угаач идэх боломжтой өвчин. Энэ нь хүний тэр хийсэн үйл үүрэгтэй холбоотой сүнсний ертөнцийн тэр хараалтай холбоотой болж байгаа. Тэгэхээр хоёул өмнөх дугаар дээр хараалын тухай тийм хараалыг олон мянган жилээр тэр савдгууд чинь сурдаг. Бүр ингээд үнэхээр өндөр түвшинд сурдаг. Тэгэхээр тэр чинь шинжлэх ухаан нөгөө юм идгэж дийлэхгүй байхгүй. Яагаад эмээр идгэж дийлэхгүй нэхэр шинжлэх ухаан тэр хэмжээнд хүрээгүй болохоор. Гэтэл тэр хэмжээний хүчтэй хараал ирж байхад энийг тайлах боломж нь юу гэхээр тухайн тэр савдгийг яг юунаас олсон те яг юунаас олж тэр асуудал тэр хараал хүрсэн тэр шалтгаан арьсан цагт л энэ хараал байхгүй болж байгаа. Гэтэл хараалыг хариулна гэдэг. Савдгийн хараалыг буцаага савдуруу нь хариулна гэдэг чинь айгу утгагүй. Яг тэгэхээр хүн өөрийнхөө хийсэн үйл үүрээс болсон болохоос тий зүгээр гэмгүй байгаа хүнийг хараагүй шүү дээ. Тэгэхээр энэ өвчлөлүүдийн тухай сайн ойлгох хэрэгтэй. Яагаад хоёлын энэ сэдвэр ингээд яриад байгаа нөхөр бидний амьдрал толгорч байгаа энэ олон өвчлөлүүд чинь
имээр идэхгүй аюул олон өвчин байхгүй. Оншин тогтооддог. Тэгээ дандаа аргын талаас биш бэлгийн талаас идэгдэг өвчнүүд байгаа. Тэгэхээр ийм учраас энд сэдвийг ингэж их чухалчилж яриад байгаа. Энэ сэдвэр ярьж эхлээд хүмүүсийн сэтгэлээс надад бас нэг бодогдсон юм юу вэ гэсэн чинь энэ сэдвэр өөр хүмүүс ярьж байна, энд бас ярьж байна гэж талцчихлээ л дээ. Тэгээ би бодохдоо одоо хаач ярьсан байлаа гэсэн өөрийн болоод бусдын тусын тулд бүгдээрээ ярьж байгаа. Энд 2 хүн суугаал өөр газар ч 2 хүн 3 хүн суугаа ярьсан байсан. Тэрэнд хүмүүс яагаад бохимдоод байгаа юм бол гэсэн бодол надад төрөөд исэн. Энэ тухай та боддггүй юу? Одоо нөгөө үүлийн үрээрээ байгаа юу гээл хүлэн зөвшөөрчдгөө. Би ч бас нэг айхтар энерги гэж үйлчилж байгаа үгүйг мэддэггүй болохоор өөрөө ирэхгүй тийм бодол төрөөд ах юм. Ингээд Монголд айл болгонд бөө төрж байна гэж байна. Айл болгонд нэг бөө гарч ийн гэж яриад. Гэтэл бидний энэ нэг жишээ өгдөг. Ошо багшин жишээ өгдөг. Энэтхийг ингээл энэтхийн ард түмэн айгүй агуу ард түмэн юм а гэж бодсон юм. Яагаад гэсэн чинь ингээл энэтх дандаа л юм мундаг ингээл юм ёогч бяцлагч гихэнтнүүд төрөөд их те. Ошо хинчүүд ингээл өөр ширж гэдэг юм те. Ингээл олон хүмүүс байна. Агуу хүмүүс төрөөд. Энэтх үнэхээр мундаг юм биш үү гэсэн. Гэтэл Ошо тэнд юу гэж хэлсэн бэхээр танаа хажуугийн айлт чинь ингээд байнга эмч домж очоод ивэл тэр мундаг айл мөн үү гэж. Тэр айл асуудалтай болохоор тэнд байнга эмч домж очоод байгаа байхгүй. Тэ. Яг тийм шиг. Тэнд ч нэг хүн яриад, энд ч нэг хүн яриад гэсэн чинь энэ асуудал хаа сайгүй байгааг л хэлээд байгаа. Энэ асуудал зөвхөн нэг газар байсан бол тэнд ярьж болно. Зөвхөн тэндээ яриад энэ асуудал шийдэгдэж болох байсан бол болно. Хаа сайгүй яагаад ярих шаардлагатай гэхээр энэ өвчлөл хаа сайгүй байгаа учраас хүн болгон ярьж болох сэдв. Эргээд хүн болгон ярьж байна гэдэг чинь энэ нийгэм болохгүй байна л гэсэн үг. Болох байгаа зүйлийн тухай л бид нар ярьдаг. Болж байгаа зүйлийн тухайг бид нар хараад ойлгож байгаа, мэдж байгаа. Тэгэхээр болох зүйл нь болдгоор болно. Хүн болохгүй зүйлтэй тэмцээд явдаг. Тэгэхээр альва нэг энэ айлд тэ асуудал байгаа учраас эмч домж очдог бол альва нэг улс оронд асуудал байгаа учраас ард түмэн гэж яриад байдаг. Тэгэхээр энэ хүн болгон ярих чөлөөтэй сэдв. Чөлөөтэй сэдв. Нөгөө лус авдгийн талаар бас л бидний уламжлалтай ойлголт төрсөн нутагтаа очиод чулуу аваад халааслаад, чулуу аваад дахин шүтээд, чулуу аваад төрөвшөндөө хийсэн тохиолдол их байгаад байдаг. Гэтэл лус авдгийн хувьд бол чулуугаараа гангардаг байхад түүнийхээ хойноос ингээд явуулахгүй гэж байж гин энэ хоёрын хооронд их зөрчил гараад ирлээ. Тэр өөрийнх нь нутгийнхаа ямиг гэж бодож байгаа шүү дээ. Тэр би энэ нутгийн хүүн би энтгийнх юм чи авч болно гэж бодож байгаа. Гэвч зөвшөөрлийг аваагүй байхгүй. Тэр өөртөө л болно гэж хэлсэн болохоос өөрт нь хүн болно гэж хэлсэн. Лус авдгаас авч болно. Гэхдээ гуйж, харагдаж, өргөл барьц өргөжж авч болно. Тус болохгүй юм бас байхгүй. Гэхдээ тэр хэмжээний орлуулах юм өгнө шүү дээ. Яг тэгэхээр бүх юм амьдралд үнэгүй зүйл гэж байхгүй. Бүх юм өөр гэсэн үнцэнтэй төлбөртэй. Тэгээ хүмүүс би нутгийн хүн юм чинь авч болно гэж байгаа нь яг л би чиний найз юм чинь найзынхаа дэлгүүрээс очиод дуртай бараагаа мөнгөний төлөхгүй авч байгаас ялгаагүй болчих. Мөнгөний төлөө л авалт. Тэгэл болоо. За тэгвэл ийм ялгаанууд байдаг бах нэ. За лус авдгийн хувьд илүү тодруулж ярих чухал үлдсэн юм байна уу? Лус авдгийн хувьд бол юу гэдэг вэхээр бидний нөгөө төрөл авалттай холбогддог. Төрөл авалтын уналтын үедээ холбогддог. Бид төрөл авалт унах үед буюу дээшээ өксөх бол биш. Хийсэн үйл явдлаа үрээр буюу нүглээрээ доош унах үед лус авдгийн тэр төлөв рүү унж байгаа шүү. Гэтэл лус авдаг болж биш. Лус авдгийн там руу өөрөө тэр одоо дахин тэр хорхоо шавж болж төрдөг тэр төрөл. Тэгэхээр энийг хүн хизээ үнэмшиж итгэх вэ гэхээр өнөөдөр би ингэж яриад тэ энэ үнэн гэж хэлэх арга байхгүй. Энийг үнэхээр тухайн тэр зүйлийг мэдэрдэг, ойлгодог, тэр төвшөнтэй харьцдаг бос үйдлийн нэг хүлэмжшэр. Тэгэхээр би нэг мэдээ шууд хүнд тулгаж хэлэхгүй. Хүний хүлээж авах цаг хугацаа нь өөр тэр үедээ ойлгох бахаа л гэж бодсон. Ямар хүмүүс тэгвэл лус авдгийн тамд унах вэ гэд асуувал хүн болгон л хариулахаар илтгэл юм бол явчлаа штэ тийм ээ. За өнөөдөр дэв бузрын ойлголт лус авдаг. Одоо дараагийн энэ өдрийн үндсэн сэдэв гэр бүлийн голомтын хэрүүл гэж байна. Энэ талаар дэлгэрүүлж ярилцъя. Түрүүн би бас гэр бүл голомтын хэрүүл гэдгийг өнгөс төвшөнд өөрийнхөө хувьд яаж ойлгохдгоо хэлсэнтэй орой өдөш чухал юм ярьж болдоггүй.
Тэгэл нөгөө муталцаалаагаа хил ам хийгээлгаа гэр бүл нэрээ үүдэлдэггүй угаасаа л үүдэлдэггүй. Зүгээр ингээл хоёр хүн эхнэр нөхөр хоёр хил ам олцохгүй байхдаа л тэр гэрийн хүүхдийн хүмүүжлээс эхлээл ямар үүдтэй байв. Энэ нь ер нь хүүхдүүдэд тухайн айл голомтод цаагаараа яаж нөлөөлдөг бол сэвтэн гэж нэг ойлголт байгаа даа шүү дээ бүр. Тэгэхээр эндээс бод жишээн дээр хэлээрэй. Нэгэн айл болсон явдал. Нэг эмэгтэй настай ихч ингээд одоо л тэр хүн настай болчихсон. Залуу байхдаа өөрийнхөө ганц охиныгоо дандаа л чи чадахгүй, чи бүтэхгүй гэж ярьдаг байсан. Тэгээ тэр айлын ганц охин учраас их ганцаард энийгээ ярьж хэлэх хүн байхгүй. Тэгээд охиноо дандаа л чи чадахгүй гэж хэлдэг байсан. Тэгээд дараа нь тэр охин хүнтэй суугаад нэг хүүхэдтэй болоод салсан. Дахиад нэг өөр хүнтэй суугаад дахиад салсан. Дахиад тэр хүнээсээ хүүхэд болж. Тэгээ энд юу болоод яагаад ингэж тэр охин асууж байгаа. Асуух үед шалтгаан юу байсан бэхээр энэ чиний ээж чинь тэр багаас чинь чамд хэлж байсан тэр сөрөг үг тэр одоо баг охиноо харааж байгаа юм шиг хэлсэн үг. Чи чадахгүй гэдэг үг. Тэгээд тэр охиных нь тэр заяа төрхийг дордсон. Хоёрдугаар тэр охин өөртөө итгэх итгэлгүй болчихсон. Хамгийн чухал нь өөртөө итгэх итгэлгүй хүн өөрөөсөө доор хүнтэй суудаг. Энэ аягүй чухал. Яг тэр өөртөө итгэх итгэлтэй хүн өөрийнхөө ядаж өөрийнхөө зэндааны хүнтэй суучдаг. Гэтэл өөрөөсөө доор хүнтэй суучдаг. Өөрөө хүн дээр хүнтэй сууж чадах байсан ч. Ягаад доор хүнтэй суудаг гэхээр энэ хүнээс өөр хүн намайг тоохгүй дээ. Энэ хүнд одоо энэ надыг одоо энээс өөр тоох хүн байхгүй дээ. Над чи хүнийг энэ л баг тоож байгаа юм хэмгээд өөртөө итгэх итгэлгүйгээс болоод тэр бага наснаас ээжээсээ авсан тэр удмын тэр ээжийнх нь буруу зүгээр амны алдц тэр өгнүүдээс олж тэр охины тэр гэр бүлийн ингээд ийм хов тавилан ийм болчихсон. Тэгээ тэр эмэгтэй өөр ингэсэн тийм тогтсон амьдралтайч болж чадахгүй хэцүү. Тэгэхээр энд юунаас болж байгаа нөгөө л нэг амнаас гарч байгаа үг тэр хараал тэр охины хов тавиланг сэвтүүлж байгаа. Давхар тэр охин өөртөө итгэх итгэлгүй. Тэгээд яг төрсөн тэр орчин өөрийнх нь өсгсөн тэр орчин өөрийг нь тэгж үгүйсгээд ахаар үгүйсгэлийн тийм орчинд өссөн хүн чинь өөрийгөө давхар үгүйсгдэг. Өөрийгөө эзэж сүлдээ ингээд хүлэмжшэрэг болж эхэлдэг. За надад ийм л хүн таарна гэж боддог. Тэгэхээр айл гэрт болж байгаа энэ айл гэрийн асуудал тийм голомтын тухай ээжээс охинд ааваас хүүд эсвэл эхнэр нөхөр хоёрын тийм энэ бүх хувилбаруудаар энэ бүх хэрүүлүүд явагддаг. Тэгэхээр эргээд тэр голомт чинь өөр ингэсэн тэр гал голомттой тэр юм тахилгатай тэгээ хүндлэлтэй хямар сүлдтэй энэ хямар сүлд нь өөрийг нь хайчдаг. Яагаад гэвэл тухайн айл нь өөрөө байнгын хэрүүлтэй байгаа айлыг хямар сүлд дагж байхгүй. Тэгээд нөгөө айл нь хэрүүл хийж ийжсэн нэг юм чухал өдөр болохоор юм галаа тахиулна хямарын самшуул гэдэг. За болно уншуулж маргааш нөгөө хэрүүл дахиад үргэлжлэн. Энэ ямар ч нэмэргүй. Тэгэхээр энэ гал голомт цэвэр ариун байх хэрэгтэй. Тэгэхээр энд юу хэрэгтэй вэ? Тухайн хүний сэтгэл ариун байх хэрэгтэй. Тэгээс гаднах өнгө үзэмж ариун байх шүү. Хүний нүдэнд гоё харагдах шүү. Тэ. Тухайн айлын хүний нүдэнд илэг бүтэн харагдах юм чухал биш. Илэг бүтэн харагддаг хэрнээ хэрүүлтэй зөндөө айл шүү. Өнөө голомт хэрүүл. Яг хүн харагдана гоё айл дотор хэрүүлтэй, стресстэй, бухимдалтай эхнэр нөхөр хоёр нь бие биендээ хайргүй болсон, салах дээр тулцсан. Гэтэ хүний нүдэнд илэг бүтэн харагдаад байдаг. Энэ бүхэн бас нэг хүчин шалтгаанд анханасаа тэр хоёр хосын буюу айл гэрийн тэр эзэгтэй айлын эзэн хоёрын үүсэл гаралтай холбоотой байдаг. Ямар ихэр таарамжгүй юм болохгүй таарахгүй үнтэйгээ уулзрах байна. Энд юу гэдэг вэ гэхээр хөөхний өөрийнх нь тэр удам байгаа. Хүмүүс монголчууд удмыг харагддаг. Удам их чухал. Юу чухал вэ гэхээр хоорондын тэр сэтгэл зүйд нь нөлөөлсөн байдаг. Жишээ нь мөнгөтэй айлын хүүхэд ядуу айлын хүүхдээ суухад ямар яах вэ? Тэ мөнгөтэй нь илүү ядуугаад дэвлэх гэсэн харьцаан дээр явж болно. Яваад идэг. Нөгөө ядуу айлын хүүхэд нь за яг манай ар гэр юм ядуу юм чинь нөгөө айлын хүүхдс юм хэлж чаддаг. Өөрийнхөө эрхийг хамгаалж чаддаг. Гэтэл үрэлгэн хүн хямгч хүн хоёр суухад дахиад бас нэг асуудал гардаг. Нэг нь ингээл амьдралын төлөө хичээгээл цуглуулаад идэг. Нөгөөх нь цуглуулсан мөнгөөр нэг удаа уугаал идэл тусгачдаг. Энэ хоёр хүн бас ингээд таардаг. Аюу хэцүү. Тэгэхээр энэ амьдралд бид нөгөө нэг яг өөрийнхөө эсрэг хүнтэйгээ суух нь аюу хэцүү байдаг. Тэгэхээр яг ямар тохиолдолд энэ гэр бүл бат бөх байдаг вэ? Нэг зоригтой, нэг сэтгүүтэй, нэг ухамсартай,
нэг юм ёс заншилтай байх нь аюу хэрэгтэй байдаг. Тэгэхгүй шал өөр ёс заншилтай айлууд бас хоорондоо зөрөгддөг. Үгүй манай ёс нь тэгдгийн гэсэн чинь үгүй манайх тэгдэг юм аа гэд. Ингээд энэс болоод нөгөө баяр тэмдэглэлтэй өөрчлөлт хийрүүлээд байдаг тийм. Үгүй манай ёсоор тэмдэглэн, үгүй манайхаар тэмдэглэн. Ингээд асуудал гардаг. Тэгэхээр удам харна гэдэг чинь юм бас учиртай байдаг. Тухайн хүний удам нь өөрөө айл гэрийн тэр бат бүх харилцаанд хүртэл нөлөөлж байдаг. Гэтэл эцсийн тэр шийдвэрийг тэр хоёр эхнэр хүрээр гаргаж байгаа. Хамт амьдрнаа. За яг асуудал байна. Тэгсэн чинь хамт амьдрээ болгоё бүтээ. Энэ үедээ бол ар гэрээ оролцуулах хэрэггүй байдаг. Яг өөртөө шийдвэрээ гаргасан юм чинь тэр хоёр хүний амьдралд хэн ч оролцох хэрэггүй байдаг. Гэтэл монголчууд оролцоод байдаг. Яг тэр сайхан сэтгэлийн үднэс. Хоёрын төлөө л гэж хэлж байна. Хоёрд одоо бид нар л хэлэхгүй бол өөр хэн хэлэх үү гэдэг хүний амьдралд оролцоод байдаг. Хүний амьдралд оролцож байгаад зарим хүмүүсийг салгаа хийдэг. Салах ёсгүй хүмүүсийг зарим хүмүүсийг нийлүүлдэг. Нийлэх ёсгүй хүмүүс. Энэ нь өөрөө яадаг вөхөр дахиад үйл өөр. Бид нар хин нэгэн хүн хоорондоо уулзраад хамт амьдраад тэр хамт үйл өөрөөр идэх ёстой байсан хүмүүсийг үйл өөрийг нийтлэхгүй салгаа хийдэг. Гэтэл эндээс тэр буцаагаад үлийн өөр дээр нь унчиж байгаа юм. Салгасан хүн дээр. Гэр бүл хоёр эхнэр хоёр хоорондоо шийдвэр гаргах хэрэгтэй байдаг. Хоорондоо гаргасан тэр нэгэнд болноо бүтнэ гэд ёслоод авсан эхнэр хоёр бүх асуудал зөвхөн өөртөө шийднэ. Энэ гадны тэр хүний нөлөө орох нь тухайн айлд дахиад хэрүүл үүсгэдэг. Хүмүүс гэж бодог. Нөгөө л яриа. Хоёрын төлөө бид нар хэлэхгүй бол өөр хин хэлэхгүй гэдэг. Тэгээ нэг ахмад хүмүүсийн үг сонсч гэлдэг. Сонсч болно л да. Гэтэ сонсох нь өөрөө амьдралд нь шууд орцож нөлөөлнө гэсэн үг биш. Шууд та нарын амьдралыг бид нар шийднэ гэсэн утгатай биш. Тэр хоёр хүн өөрийнхөө амьдралыг өөртөө шийднэ. Гэхдээ энэ бүх хэрүүл тэ асуудал ингээд нийгэмд маш их бас байгаа. Тэр энийг ойлгохын тулд уг гаргалаа яг юунаас болоод хэрэлдээд байгааг ойлгох хэрэгтэй. Тэ би бинийгээ хүлэмжшүүрхгүй байхгүй. Нэг нь үрээд тахад нэг нь олоод тэ цуглуулаад байна. Тэгээ цуглуулж байгаа нь үрж байгаа хүлэмжшүүргүй. Үрж байгаа нь цуглуулж байгаа хүлэмжшүүрдэг. Чи одоо нэг тэ хэд наслна гэж цуглуулдгийн яадгийг үрсэн ч яадгийг нэг л амьдрах хорвоо. Сайхан амьдрал тэгээд үрээддэг. Нөгөөдг нь болохоор үгүй ингээд чи бит хоёр яах вэ? Үр хөвчөө хэрэгтэй гэж цуглуулад байдаг. Тэр хоёр хүн бие биенийхээ тэр хоорондоо ярилцаж бодол санааг ойлгож авах хэрэгтэй. Энэ гэр бүл тулгарч байгаа асуудлууд дандаа хүлээн зөвшөөрөөгүй зүйлсүүдээс болж ихтэй гардаг. Сэтгэл судлалын шинжилгээ ухаанд бол одоо хоёр гэр бүлийн хос зөрчилдөөд маргалдаа түүнийг шийдвэрлэх аргууд зөндөө байдаг. За бүр гэр бүлийн үе шатууд ч байдаг. Эхний 3 жилд ингэдэг, дараагийн 3 жилд ингэдэг гэд ингэ яваад өгдөг. Манай Монгол ухаанд болохоор заяаны ханийн тухай ойлголт байгаад байдаг шүү дээ. Одоо нэг хүнтэй танилцлаа гэж бодоход ламд үзүүлнэ, болохгүй гэвэл бөөд үзүүлнэ гэл нэг хошин хоорондоо яриа л байдаг. Тэгэл эргэн тойрны хүмүүс за одоо энэ залуу надтай тохирох нүг ламд үзүүлэл ингээл явдаг шүү дээ. Ингээ ярихаар зарим хүмүүс ийм сонсог юм шиг цан гаргаад байдаг шүү. Ийм ойлголт байдаг шүү дээ. Энэ үнэхээр таарах ёсгүй хүмүүс таарцсан хизээч эвлэрхээргүй тийм гэр бүл хос гэж байдаг юм уу? Тэр тийм хүм хэрвээ байдаг бол ямар ч шашин талаасаа засал хийгээд гэр бүлийн сэтгэл судлаач мундаг хүн зөвлөгөө өгөөд эвлэрэхгүй юм шүү. Одоо шинэ ламдар үзүүлдэг ч тийм. Ламдар үзүүлээд ингээд үзүүлсэн чинь хоёр ч ингээ харж жилтэй суухсгүй юм суудсан байж гэдэг. Гэхдээ тийм байсан ч тэр шийдвэрийг тэр лам гаргахгүй байхгүй. Яагаад тэгэхээр тухайн хоёр хос өөр гарна. Яагаад тэгэхээр үл үүрэг гэж байгаа. Үл үүр байгаа учраас үл үүрээрээ суусан хүмүүсийг хин нэгэн хүн үзмэрч хүн хоёр сал гэхээр шоо салцдаг. Тэгэхээр нөгөө нэг хэлээд байгаа бусдын амьдралд оролцоо тэр лам хүн өөрөө тэр жишээ нь үлгэр хураана. Гэтэл тэр яг бас лам хүн мөн үү гэдэг асуудал гарч ирж байгаа. Энгийн лам хувцсан өмссөн ч хүн байж болно. Тэгэхээр бид нар бас мэдгүй ч шууд хүнийг бас шүүхээсээ илүү тэр хоёр хост өөрт нь бүх асуудлыг даатгах хэрэгтэй. Та хоёр өөрөө шийд. Яг тэгэхээр энэ хоёрын амьдрал гэхгүй тийм. Энэ бидний амьдрал биш. Та хоёр хамт амьдрах гэж байгаа. Та хоёрын амьдрал та хоёр шийдвэрээ гарга. Салж болно, нийлж болно. Эсвэл өөртөө шийд. Гэдэг. Бид нар хүний амьдралд оролцох байх хэрэгтэй. Хүний амьдралд оролцсон гэдэг нь хүний хувь тавиланд нөлөөлөд байгаа. Хүний хувь тавиланд нөлөөлөх нь өөрөө үйл үүртэй. Нүгэл гэдэг. Тэрнийхээ үйл үүрийг амсдаг хүн.
Нэрээ сая таны ярьж байгааг сонссон чинь үүлийн үр гэсэн чинь хуучны кинонууд дээр ч гэсэн ийм ойлголт байдаг ш нөгөө сонирм өгөнтэй кино ч үлээ аман хор кинон дээр нөгөө эмгэн ямар үүлийн үрээр би чамтай уулзраа гэгээд тэгээ үжидэг ш. Нэрээ нэг ийм ойлголт бас байгаад байдаг. Энэ нь ингээд цаагаараа тайлбарлаад ирэхээр ингээд холбогдоо явчихж байгаа юм байна. Түрүүн ярьж хахад бас нэг сэдв асууя гэж бодоод өмнөх дугаар дээр байсан баха. Юу ярьж байгаад вүлээ? Дайрлага гэж бас нэг өөр юм байдаг гэдээсэн. Нэрэл хүүхэд байхаас харуу бүрөөгөр явж болохгүй. Дайрлага гэж нэг юм байдаг гэж тэд захиж өсгсөн. Тэгэл ер нь харуу бүрөөгөр явахгүй байсан гэж хичээдэг. Тэгээ нэг эвгүй болцсон байгаа хүмүүсийг дайрлагатай харьцсан гинлээ гэдэг нэг ойлголт таваад идэх штеп. Энэ одоо энэ дугаарууд дээр ярьсан төөрсөн сүнс, тэрэн, дэв ямар ялгаа байна? Энэ ер нь бол тэр төрлөө хоолойгүй сүнсний тухай төрөл тэр сүнснийхэн дотор төрөл нь маш олон байна. Үнэхээр маш олон учраас энэ дотор яг тэрийн гэхээсээ илүү тухайн болж байгаа үйл явц процесс нь бид нар нөгөө бусдын оршихуйг хүндлэх хэрэгтэй байгаа. Бид нар хин нэгэн хүний өөрсдийнхээ тэгээ бие биенийхээ оршихуйг хүндэлдэг юм юм тэр сүнсний оршихуйг хүндлэх. Сүнсний оршихуйг хүртэл ямар хүчтэй болохыг нь бид нар хүлээн зөвшөөрдөггүй. Өөргөлж залуу насны тэр аархал омгөлтэй аархлаас болж би бүхнийг чадна гэсэн тэр юм өөртөө омог бардан байдаг. Энэ үедээ хүн яадаг вөхөр буруу үйлдэл хийдэг. Буруу газар явдаг. Яавал гэж намайг яаж чадахгүй. Та нар намайг дэлгэж харъя гэдэг ийм ааг омогтой. Тэгэхээр ийм сэтгэл зүйн өөрөө яадаг вөхөр илүү нөгөө нэг юмны дайрлаганд бүр илүү өртдөг. Яа тэгэхээр тэр хүний гарч байгаа тэр өнгөрөө хойргон тэр зан өөрөө нөгөө нэг юм сул тал нь тухайн хүний сул тал. Хүмүүс юу гэж боддог вэ? Энэ миний давуу тал тэг хүчтэй тал гэж боддог. Сүнснүүдэд бол энэ бол сул тал нь. Тэр хүнд байгаа сул тал. Энэ дээр нь ашиглаад тэр хүнийг өмнөх дугаар дээрсэн гинтийн санаандгүй тэр гиндүүлж араас нь хосдог. Тэр мөчийг хүлээгээл бичдэг. Тухайн нэг өдөр юм тохиолдог гэж болно. Яг монголчууд ярьдаг нь олон авар нэгэндээ гэдэг. Нэг л өдөр яг араас нь хосдог. Тэгэл ороод ирдэг. Тэгэл ир бор харцаг гэдэг. Тэгэл үнэхээр ингээл дүүлж нисч явжсэн бол тэгээд нэг өдөр ундаг. Унах хахта хатуу ундаг. Тэгэхээр бид энэ хорвоо ертөнцийн жамыг хорвоо ертөнцид байгаа зөвхөн бид нар байдаггүй гэдгийг сайн ойлгож босод оршихуйгаа сайн таньж мэдэх хэрэгтэй. Ингэж яах ч вөхөр эвтэй нартай зөв тэнцвэрийг хадгалж л орших гэдэг. Тийм байна. Ганц миний давмгаал биш. Би бүхнийг давмгааж ноёрох гээд байгаа биш. Би энэ дотор эвтэй нартай хин өөр нэг оршихуун тэр амьдралыг сүйтгэхгүйгээр эвтэй амьдрахыг л хичээж байгаа. Ерөөсөө яг сонсоод байсан чинь цэвэр тэнцвэрийн тухай асуудал яригдт юм байна. Тэгээд хитрхи саагаад байвал бурхан буцаад байранд нь тавьчдээ шүү гэдэг чинь л ерөөсөө ингээл бүх сэдв дээр уялдаатай яваад байна. Түрүүний дугаар дээр бас л өөрийгөө хамгаалах тухай, хамгаалах хэрэгслүүдийн тухай ярьж байсан. За хамгаалах хэрэгслүүдийг хангалттай ойлгож байна. Захиус зүтсэн байдаг. Миний аз дууддаг, бөгж бугуйч энэ намайг хамгаалдаг ингээл зөндөө олон хэрэгслүүд байдаг. Би дэ авч явдаг. Энергээр өөрийгөө хамгаалдаг гэд ярьсан да. Тэрийг одоо ингээд энергийн төвшин харьцангуй өндөр агсан өөр төвшөнд очиж байгаа гэж ойлгоод байгаа. Тэгэхээр энэ хүн ямар энергитэй вэ? Ямар муухай энергитэй хүнтэй уулзч байгаа гэж хүмүүс ярьж л байдаг. Та хүнтэй тааралдахад тухайн хүний энергийг тодорхой хэмжээнд нэг иймэрхүү хүн байна да. Нэг энерги нь тийм зэвтсэн байна, юм байна гэсэн юм тодорхойлох боломжтой юу? Тэр бол ер нь хүний нүднээс хаалж хардаг. Хүний нүд ингээд бүхнийг хэлж идэг. Хоёрдугаар хүнийг тойроод толгоон гадуур байгаа тэр авра бүрхүүл тэр нөөрөө мэдрэгдэг. Зарим тохиолдолд харагддаг. Гэхдээ засал гэдэг зүйл нь тухай. Авра гэрэл буюу тэр гэрлэн бүрхүүлийн нэг заслууд байдаг тийм. Авра имчилгээ, авра засал гэдэг. Энэ засал нь өөрөө яадаг вэхэр тухайн тэр одоо хамгаалт хийх гэдэг аахгүй тийм. Хин нэг хүн сэвтээд, хин нэг хүний ажил төрөл болохгүй болохоор авра засал дээр очиод аврагаа ингээд үзүүлж харууллаа тийм. Тэгээд ингээд буцаагаад аврагаа сэргээгээд ингээд заслыг гэдэг. Галын ч юм уу лааны зам үл. Эндээс юу үсэж ийн вэхэр тухайн тэр өөрлөгөнд ирж исэн сөрөг ирчим төр зогсдог. Тухайн тэр ажлын бүтээхгүй байсан сөрөг ирчим төр хугацаанд зогсож байгаа. Дотоод өөрийнх нь тэр аураны цэвэрлэгээ бол явагдахгүй. Буюу дотоод өөрийнх нь тэр сэтгэлээс гарч байгаа хэм тэр өөрийнх нь дотор бодогдож байгаа сөрөг бодлоод энийг бол зогсоохгүй шүү дээ. Би өнөөдөр нэг авра дээр очингууд
тэрэ дотроос өр бодлоо тий хин нэг хүнээс хариу аав тэрийг өстө нэг эзэн нэг өдөр тэгэндээ гэж бодож исэн тэр бодол хийж арилахгүй. Нэг өдөр аваад очсон гоо цаазаа болчихгүй. Тэр юм хүн хайж чаддаг ингээ зууралдаад байдаг. А зүгээр тэр хүн дээр ирж байгаа гадны сөрөг мэдээлүүд устдаад байдаг. Буюу хамгаалтын бүрхүүл сайжирч болно. Гэтэ энэ нэг юм ойлгох хэрэгтэй. Бүх юм өөр ингэсэн цаг хугацаатай. Бид нар ямиг цаг хугацаагүй гэж ойлгоод байдаг. Хамгаалт хэрэгслээ. Үхэн үхтлээ 100 жил 1000 жил намайг хамгаална гэж боддог. Үгүй юм өөр ингэсэн хугацаатай. Хугацаатай учраас хэрэгжилж байгаа зүйлсүүдээ бас солих шаардлага үүсдэг. Солих болон буцаагаад эсвэл энергийг ихсгэж тэр төхөөр одоо хэрэгжилж байгаа зүйлээ буцаагаад энерги авах хэрэгтэй байдаг. Хүн өөрийнх нь тэр дотроос гарч байгаа сэтгэлийн тэр бохир зүйлсүүд энэ зүйлсүүд бол тэр яг гадны нэг удаагийн заслаар өөрчлөгддөг. Яг тэр хүн дотоод тэр сэтгэлтэйг хэн ажиллах вэ? Өөрөө ажиллана. Гаднаас бид нар дахиад нөгөө нэг асуудал хайгаад байхгүй. Гаднаас гэдэг. Тэгээ гаднаас гээд лааны засалч юм уу те нэг зан үйл хийгээд тухайн үеийнхаа энерги цэвэрч болно. Тэр үнэхээр цэвэрлэгддэг гэвэл үнэн цэвэрлэгдэг. Гэхдээ хугацаатай. Тэгээд дахин тэр аавра дээр очиод байна гэдэг чинь бас хэцүү байна. Яагаад нэг удаагийн цэвэрлэгээр цэвэрлж болох юмыг яагаад дахин цэвэрлээд байна. За нэг удаагийн цэвэрлэгээ гэж үгээр хүний сэтгэлийн цэвэрлэгээ гэдэг. Хүн сэтгэлээр цэвэрлчихэд тэр муу юм өөрт нь ирсэн ч өмнөх дугаар дээр хэлсэн тэр энергийн давтамж өндөртэй үед тэр муу юмнаас хамгаалж болдог гэдэг тэр аргач. Дараагийн түвшний хамгаалтыг хийж эхэлсэн. Нэг удаагийн сэтгэлийн цэвэрлэгээ хийснээр тэр хүн дараагийн дахиж хизээж тэр муу зүйлсүүдээс тэ өөрийгөө өртөхгүй хамгаалж чадах тэр ийм энергийг өөрөөсөө ялгаруулж байгаа. Тэгэхээр энэ бол илүү урт хугацаатай байна. Гэхдээ хүн өөрийнх нь тэр сэтгэлийг байнга эерэг давтамж нь эерэг өндөр түвшинд байлгах шаардлагатай. Эний нэг асуудал нь амьдрал тулгарч байгаа саад бэрхшээлд хүн унцдаг. Нөгөө нэг гоё эерэг бодож исэн юм чинь нэг асуудал газар унцдаг. Унангууд яадаг гэхээр нөгөө нэг хамгаалтаа алдчихдаг. Тэгэхээр амьдрал тэр саад бэрхшээлийг дахиад таньж сурах хэрэгтэй. Энд чинь нөгөө нэг хүнд цаг агуу хүмүүсийг бий болгодог гэдэг шиг биднэрт тулгарч байгаа асуудал чинь биднийг илүү хүчтэй болох гээд байгаа юм шүү. Түүнээс намайг унгаах гээд байгаа биш. Бид нар дандаа намайг унгаах гэж юм уу юм тохиолдод юм жишээ. Үгүй. Чи энийг даваад илүү хүчтэй болооч гэд бидний амьдрал ийм тохиолдод байгаа байхгүй. Хэцүү зүйл. Бидний энийг давчвал илүү хүчтэй болох гээд байгаа. Дараа ийм зүйлтэйг уулзрахад бид нар тоохгүй шүү, айхгүй шүү. Одоо би энэ даваад гарцсан учраас. Тэгэхээр бид нар энийг давж гарах хэрэгтэй. Энэ нь бидний илүү хүч хэрэгжүүлдэг. Бидний энергийг амьдралд хүчтэй болгодог. Илүү туршлагатай ч болсон байдаг бодит амьдрал дээр тийм ээ. Хүн үдсэн туулсныхаа хэрээр хэцүү юм туулсан гэдэг тухайн үедээ хэцүү санагддаг. Гэхдээ дараа нь ярихад тэрийг давах сэтгэлийн тэнхээ болоод одоо логик арга туршлагын бүгдийг сураад авцсан байдаг. Тийм байна. За танилцуулахдаа аялагч бясалгалын багш гэж танилцуулдаг байдаг. Үндсэн энэ 3 дугаар бол гурлаа л яг энэ бясалгалын үүднээс энэ бүгдийг шижил ухаантай хослуулж тайлбарлсан. Аялагч гэдээсэн. Тэгэд бясалгал гэдэг бол ерөөсөө аялал юмаа гэж ихний дугаар дээр нэг дурдаад өнгөрөөд тэгээд нөгөө үндсэн сэдвүүд араасаа орж ирээдсэн болохоор ингээд өнгөрөөсөн. Энийг та тайлбарлаж болох уу? Анхны тэр аяллыг хүн юунаас эхэлдэг вэ? Хүн өөрөөсөө эхэлдэг. Энэ аялал хаанаас эхэлдэг вэ? Хүний анхаарал төвлөрлөөс. Анхаарал хаан төвлөрнө, энерги тэнд байдаг. Тэгэхээр бид нар ингээд харанхуй нэг юм заалтай өөрийгөө төсөлж болно. Яг тэгэхээр бид нар өөрийг таньж мэдээгүй учраас бид нар ингээд өөрлөг ингээд харахаар харанхуй байдаг. Юу ч болоод байгаа, миний сэтгэл зүйч гэж юу байгаа, юу ч болоод байгаа мэдэхгүй. Би ямар төвшөнд яваад байгаа ингээд яг юм нэг харанхуй руу ороод ирсэн юм шиг. Энд гэрэл асааж байгаа тэр гарч идэнгээр асаад. Энэ гарч идний өхөр хүний анхаарал төвлөрлөө. Бид өөрсдөө багаар таньж мэдэж анхны аяллыг хийдэг. Өөрийгөө таньж мэдхийн аялал нь юутай холбогддог вэ гэхээр эхлээд дотроос энэ цаашаа буцаагаад гадагшаа. Тэгээд дотоод гадаад хоёрыг холбож уусгаж нэгтгэснээр жинхэнэ бясалгал болдог. Зөвхөн дотроо оршоод ийн гэвэл бас хэцүү. Гаднагаас юм тусгаарлагдаад биш. Гадна бидний энэ ертөнцид юу болж байгаа нэхэр дараагийн өөр хэмжээстүүд байна. Тэр хэмжээстүүдтэй холбогдох. Тэр зүйлсийг хийхээс өмнө эхлээд өөрийнхөө хэмжээсийг ахиулна. Хүмүүс ихэнх тохиолдолд шууд гадагшаагаа чиглээд байдаг. Шууд гадны юмтай харьцах гээд, шууд дээд тэнгэртэй харьцсан, юм юмтай харьцсан гэдэг. Эхлээд өөртөө харьцаад үзтээ. Өөрийгөө таньж мэдээ. Надад ямар боломж байгаа, би юу чадах юм. За эндээсээ дараа нь
энэ аялал эхэлж байгаа. Дараа нь гадагшаа чиглэдэг. За гадагшаа чиглэсэн аялал яадаг вэхээр хорвоо ертөнцийг таньж мэдэх аялал байна. Зарим тохиолдолд хөлөөрөө явж гин. Тэ яг тухайн газар очиж. Тэгвэл энэ маань яг юг илэрхийлээд байгаа вэхээр бяцлагч хүн аялах хэрэгтэй гэж. Хоёулангийн бүр анхны дугаар дээр хэлсэн тирэнтэй холбоотой. Тирэн тухайн зүйл маань хөдлөхгүй байвал тэр зүйлээр хоолдог. Хөдлөөд байвал хоолж чаддаггүй шүү дээ. Тэгэхээр энэ хийж байгаа аялал чинь өөрөө байгалийн тэр сөрөг эрчимтэй тогтоол ус дандаа өмхөрждөг. Гэтэл урсгал ус байнга цэврээдэг. Тэгэхээр бид байнга урсаж байх хэрэгтэй. Бид байнга урсгалыг мэдэрч өөрөө дотгошоо тэр урсгалыг оруулж авах хэрэгтэй. Ямар урсгал? Энерги урсгал. Энэ энерги урсгал энэ газар, орон, байршлаас шалтгаалаад өөр байдаг. Өөрөөр энергийн урсгалыг бид нар хайрцаж дотроо оруулж мэдэрснээр бид нар илүү юм олон түвшинд буюу олон хэмжээстэд хайрцаж сурдаг. Тэгэхээр энэ аялал маань гадагшаа чиглэх үед бид нар дараагийн өөр хэмжээстүүдтэй танилцаж эхэлдэг. За ингэж холбогдож байгаа юм тийм ээ. За сонсогчдоо Хөгтөнгөр радио хөтөж подкаст ээлж дугаараа сонсогч танд хүргэлээ. Энэ өдрийн энэ удаагийн зочин бол аялагч бяцлаглалын багш Мижид Сандантай 3 дахь дугаарыг хийсэн. За эхний бит хоёрын дугаар бол тэрхэнгийн сэтгэл зүй. Нэр нь одоо тэрхэнгийн сэтгэл зүй гэсэн боловч дотор нь маш олон агуулга багтсан. За 2 дахь дугаар дээр ярилцсан сэдв бас их сонирхолтой. Төрөл авалт, хараал гэж юу юм бэ? Үйл үүрийн тухай ярилцсан. За энэ удаагийн дугаар бол 3 дахь дугаар. Дэв, бузар энэ ойлголт лус савдаг гэж бас юу голомтын хэрүүл гэр бүлийн хэрүүл юунаас болж үүсдэг вэ яаж арилгахгүй гэл ер нь бас л ингээд агуулгууд сонирхолтой байлаа. Өнөөдрийн ярилцах сэдвүүдээс дутуу үлдсэн чухал агуулга байна уу? Тэгэхээр өнөөдрийн гол сэдв бол гэр бүл рүү чиглэсэн сэдвийн тухай илүү их ярихыг хүссэн. Тэгээд гэр бүл дотор болж байгаа энэ асуудлуудыг бид хинтээ шийдэх ёстой. Яг эхнэр нөхөр хоёр хамтдаа шийдэх ёстой. Гэхдээ хамтдаа шийдэж чадахгүй байгаа эхнэр нөхөр яах вэ гэж. Хамтдаа шийдэж чадахгүй байгаа эхнэр нөхөр яа гэхээр өөр эхнэр нөхрүүдээс зөвлөгөө авч болдно. Гэхдээ тэр нь заавал эхнэр нөхөр байх ёстой. Түүнээс ганц бие хүнээс биш. Өөртөө эхнэр нөхөр ирнэ ганц бие хүн дээр очиж зөвлөгөө авах нь буруу. Буюу хэрвээ хин нэгэн сэтгэл зүйч ганц бие бол тэр хүнээс эхнэр нөхөр хоёр хамт очиж сэтгэл зүйн зөвлөгөө авах нь жоохон дутагдaltaй байдаг. Монгол уламжлалт яадаг вэ гэхээр эртний уламжлал байсан. Энэ нь Чингис хаанаас өмнөх уламжлал юм шүү. Чингис хаанаас өмнөх ямар уламжлал байсан бэхээр Эбэхэ гэр бүл гэж байсан. Энэ нь ямар зорилготой гэхээр Монголын тэр захын аймагуд, захын хилийн тэр одоо хил дамсан тэр бүсэд буюу татартай хэлж байгаа, урагшаага онгуудтай хэлжсэн тэр газар нутгуудад энэ Монголын хүн ам цус ойртолт болон гэр бүлийн замраг харилцаанд үүсчихсэн тухайч байсан. Энэ асуудал дээрэс нь гэр бүл салалт тэр үед бас байсан. Чингис хаанаас ч юм буюу Хабул хааны үед гэж. Хабул хааны үед гэсэн тэр гэр бүл салалт байсан учраас гэр бүл тэр хүүхэд өнчрөх байсан учраас энэ асуудлыг шийдэхин тулд ийм холын аймагуудад гэр бүлийн тийм тухайн үеийнхээ одооныхоор сэтгэл зүйч гэсэн. Сэтгэл зүйч гэр бүлийн тийм эхнэр нөхрүүдийг яг тэр нутагт амьдруулжсэн. Тийм бодит үг гэдэг. Энийг ямар гэр бүл гэдэг вэ гэхээр Эбэхэ гэр бүл гэж. Эртний монгол хэлний одоо тийм үг. Тэгэхээр энэ ямар учиртай вэ гэхээр хосуудад буюу тэр айл гэрүүдэд зөвлөгөө өгдөг өөрөө тийм айл байгаа. Тухайн тэр айл орчныхаа тэр одоо өөрөөр хэлбэл Монголын тэр хүн ам зүйн бодлогын тэр яг тухайн үеийн төрийн хэрэгжүүлж байсан арга. Одоо тэгэхээр тэр айл нь тухайн үед бол төрийн албаа агч байсан гэсэн үг байна. Төрөөс цалин авдаг гэсэн үг. Одооныхоор цалин тухайн үед бол тийм одоо тэтгүүлжсэн амжиргаагаа тэтгүүлдэг төрөөс хонь авдаг байсан. Тэгэхээр энэ гэр бүл яадаг вэ гэхээр тухайн тэр нийгмийн зохион байгуулалтыг зөв зэгцтэй байлгаж гэр бүл салдыг бууруулахад чиглэдэг гэр бүлийн зөвлөгөө өгдөг ийм айл байсан. Тэгэд энэ айл дээр ямар хүмүүс очдог вэ? Яг эхнэр нөхрүүд очдог гэсэн. Өөрөлдөл эхнэр нөхөр дээр зөвлөгөө авах гэж өөр нэг эхнэр нөхөр ирдэг гэсэн. Тэгэхээр энэ зүйл маань эртний уламжлалтай байсан учраас бид нар одоо яг энэ гэр бүлийн сэдвүүдээр гэр бүлээрээ зөвлөгөө авахдаа дахиад өөр гэр бүл дээр очиж зөвлөгөө авах нь илүү бодит байдгийн шүү л гэж хэлсэн. За баярлалаа. Сонсогчдоо Хөгтөнгөр радио хөтөж подкаст ээлжид дугаараа та бүхэнд хүргэлээ. Энэ подкастыг та эхлээ сонссон бол өмнөх 2 дугаарыг бас нөхөд сонсороо. Тэгэхээр энэ ярилцлага энэ подкастууд ер нь нэг юм цол болоод ирнэ. Тэгээд өмнөх дугааруудтай энэ дугаартай хамт байсан сонсогч танд баярлалаа. Санал сэтгэлээ эрүүлсэнд баярлалаа. Тэгээд 3 дугаар сонсоод таны бодсон зүйл та өөрөө болон
бусдад одоо ямар нэгэн тэр учруулахгүйгээр таны миний сэтгэл зүй бүгд амгалан сайхан байх болтугай тийм сэтэл төрсөн бол бас их баяртай байна. Зорилго нь ерөөсөө миний хувьд бол энэ байсан. Тэгэхээр таны хувьд бас мэдээж ингээд 3 дугаар дээр цаг зав гаргаад хүмүүст ингээд одоо янз бүрээрээ л хэлүүлж байгаа шүү дээ. Ингээд дэмжиж байгаа дэмжихгүй байна, юм байна, тийм байна гэд энэ болгоныг сэтгэл зүгээрээ даагаад явхад ер нь зорилго нь тийм ээ юу бодож энэ дээрээ сууж байсан бэ? Ер нь бол хүлээлтийн тухай ойлголт. Бусдаас магтаал сонсхийг үргэлж хүсэж байгаа хүн альва нэг өчүүхэн нэг удаагийн тэр муулахад сэтгэл нь ундаг, сэтгэл зүйн гутардаг. Анханасаа тэр хүн магтуулахыг л хүсэж исэн учраас гэтэл хүн альва зүйлийг тэг яг үнэн байдал тэг нөхцөл байдлын тухай хэлж байгаа үед магтаал, муулах, доромжлох янз бүрийн л асуудал ирдэг. Энэ үгээс ойлгомжтой зүйл учраас гадагшаа чиглэсэн тэр анхаарлаас илүү дотгошоогоо өөр л үгээлж эхэлнэ. Тэгэхээр альва нэг комент тэ хүмүүсийн сэтгэл нь тухайн хүний өөрийнх нь илэрхийлэл байдаг шүү. Хин нэгэн хүн таныг яг боддоор дүгнж чадахгүй. Яг тэр таны алхсан тэр замаар алхаагүй учраас тэр хүн зүгээр л харсан өнцгөө л дүгнж байгаа. Тэгэхээр хэрвээ танд ямар нэгэн сөрөг комент ирдэг бол тэ нийгэмд тулгарч байгаа энэ бүх хүмүүст сөрөг комент ирдэг бол энэ зөвхөн таны бодит байдал биш шүү. Энэ бол таныг зүгээр харж байгаа тэр хүний л харах өнцөг шүү л гэж хэлнэ. За баярлалаа. Сонсогчдоо энэ удаагийн зочин аялагч бяцлаглалын багш Мижид Самдан байлаа. Тэгэхээр сонсогчдоо Хөгцөнгөр радиогийн хөтөж подкастыг хүлээн авч сонслоо. Хөтлөгч Аймаалаа. За дахиад уулзахын ерөөл тавь. Баярлалаа. За баярлалаа. За.